Одоо би бол угаасаа өгөх юм аа. Захиасаа загчихсан. Тэгээ өнөөдөр ингээ 90 сар болсон. Юу мис. Нэг ширхэгч юм уугаагүйгээр ингээд. Энэ ус чинь бүр ингээд хэдэн жил ургаагүй хацархаа байсан бүр өтгөрөөд ингээд ус ургацсан байна шүү дээ гэж байна. Манай Кавант хангаалтынхаа яах ёстой гэхээр идэгшгүй гэдэг өвчин байхгүй юм байна. Энийг эдгэж болдсон байна гэдгийг баримт нотлогоотойгоор нь хавтас тийм баримт нотлогоо бүрдүүлж харуулах гэдэг байгаа шүү дээ. Солонгост очоод дараа нь Тайландд очоод 2 улсад очоод 500 сая төгрөг үрээд тэгээд онцлогоо хэлэх гээд оншин тодорхойгүй гэж. Тодорхойгүй шүү дээ. Тодорхой. Тэгээд тэгсэн чинь сургалтанд ороод ирсэн чинь уучраа олсон. Тэгээд одоос та хамаагүй сайхан болж байна багшааг ярьжсэн. Энэ удаагийнхаа бид хамтран явж подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлдээ үзэгчдэд сайн үсийг сануулж үлээ гэсэн. Дараг ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу? Ухамсарын хүч подкастыг маань үзэгч сонсогч түмэндээ энэ өдрийн сайхан мэндийг хүргье. Тэгэд өнөөдөр болохоор би эдгэрлийнхээ өргөөн дээр эдгэрлийн ментороор ажиллаж байгаа. Тэгэд Кавант хангаагч болж хүмүүстээр Кавант хангаалт хийж байгаа ийм менторуудтайгаа уулзаад ингээд ярилцаа сууж гин. Тэгээд өнөөдрийн хувьд үзэгчдтэй би подкаст хүргэж гин гэсэн нэг тийм өнцгөр биш. Зүгээр энэ Кавант хангаалтын хүрээнд юу болж байгаа, яаж бид нэр хүмүүстэй ажиллаж байгаа. Тэгээ үнэхээр хүмүүсийг яаж ухамсар сэтгэлгээг нь өөрчлөх замаар тэр эдгэрлийг бизэг бие дээр нь явуулаад байгаа юм бэ гэдэг талаасаа ойлголт өгөх үүднээс ингээд хэдүүлээ зүгээр нэг жоохон тийм энгийн яриа өрнүүлэхтэй. Тийм байдлаар бас үзэгчтэй ингээд энэ удаагийнхаа подкастын дугаарыг хүргийгээд бодчихсон байгаа юм л да. Баруун гар талд Эрдэнэбаяр Баяраа ментор гэдэг манай эдгэрлийн тасгалжуулалт суусан хүмүүс бол таних бах тий. За манай Баяраа ментор маань бол сүүлийн үед ментор хийж байгаа юу таачаа? Ментор энэ сар онцсон байгаа тий. Кавант хангаалт хийгээд бол ментороо онцсон байгаа тий. Баяраа ментор маань бол ингээд баруун гар талд маань сууж байна. За зүүн гар талд намжилмаа гэж ментор маань байж байгаа. Одоо бас та чинь унжсан байгаа юу? Энэ 12 сар дээр өнчгөр шийдсэн. Тийм. 12 сард бол менторан өнжөөд Кавант хангаалтынхаа ажлыг хийгээд ингээд байж байгаа ментор маань байж байна. За цаа талд бол сууж байгаа энэ шар бодолтой залуу бол тогтхон мөрөн ментор гэж. Манайхан бас одоо мөрөн ментор гэдэг таньж байгаа бах тий. Та ч бас Кавант хангаалтаа хийж байгаа юу? Ментор хийж байгаа юу? Унжсан байгаа тий. 2 сар. Сүүлийн 2 сар тий. Сүүлийн 2 сар бол эдгэрлийн тасгалжуулалтын менторын ажлаасаа чөлөөлөгдөөд тэгээд энэ эдгэрлийн өргөөн дээр Кавант хангаалт гэдэг ийм шинэ нэр томьёо, шинэ ажил бид нэр ингээд эрхлээд явж байгаа тэр ажлаа хийж байгаа юм байна. Тэгээ нэг ийм бүрэлдэхүүнтэй бид хэд ингээд сууж байна. Тэгээ хэдүүлээ ямар өнцгөөс ярих уу гэхлээр хэдүүлээ ингээд нэг үзэгчдэд нэг тийм гоё юм ярих гэдэгтэйгээс чухал биш. Зөв бид хэд ямар ч хүнтэй ажиллаж байгаа, ямар сорилт асуудлууд бидэрт тулгарч байгаа. Бидэрт өөрсдөнд маань бас ямар хүндрэл зовлонгууд тохиолдоод байгаа үлээ те. Өөрөөр хэлэх юм бол тайзны ард юу болдог үлээ гэдгээ хэдүүлээ ярилцгөөрэй гэж бодож байна л да тий. Одоо бид нар яг хүнтэй тулж ажиллаж байгаа шүү дээ тий. Тэр үед та хэдэд маань ойрын үед хинтээ ямар хүнтэй уулзав, яаж тэр хүний ухамсар сэтгэлгээг нь өөрчилж эрүүл болох чиглэл рүү нь хандуулж байгаа юм кейс тохиолдлууд юу байна гэдгээс яриагаа эхлэе гэж бодож байна. Та хэдэд орж ирж байгаа ойрын үеийн сонио хачин байна уу? Байна уу? За. Янз бүрийн сорилт те бид нар жаах эхлээд энэ Кавант хангаалт гэдэг энэ чиглэлийн зүйл рүү орж штэ. За өмнө нь бол эдгэрлийн тасгалжуулалт гэтэл маань онлайнаар явж байхад арай нэг жоохон онлайн гэдэг чинь нөгөө яг хүнтэй ингээд бичиж уулзахгүйгээр ингээд арай нэг жоохон холхон шиг гэх юм уу те ингээд ажиллаж байсан. За гэтэл одоо энэ Кавант хангаалт гэдэг зүйл маань яг бичилсэн байдлаар яг хүнийхэн дэргэд тэр хүн дээр ингээд асуудлыг ярилцаж за тэр хүний одоо дотоод тэр мөн чанарт наага тэр амьдралын туршид үүсцэн байгаа. За талт ухамсарт гэж бид нар яриад байгаа. Тэнд одоо тэр амьдралд нь одоо хин хөвлөд юм мэдэхгүй тэр хизээ үүссэн мэдэхгүй нэг тийм таагүй дурсамж байгаа. Тэр таагүй дурсамжийн ярилцах аргаар
Тэгээд цаашлаа тэр квант руу бүр ингээд одоо эс бүр ДНК-гийн түвшинд хүрэж бүр гүн бясалгалд оруулж тэр хүнийг өөрчилж хувиргаж байгаа юм. Тэгэхээр тэр таагүй дурсамжийг таатай болгох юм. Тэгэхээр нөгөө нэг би энэ дээр нэг өвчин ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг нөгөө тэр өвчний чинь ингээд юу гэдэг клиникээр эм тангаар ингээд эмчлээд байж байгаа гадналаас нь. Гэтэл энэ өвчин чинь таны харж байгаагаар ерөөсөө энд манай сургалтын агуулга юу юм бэ гэхээр зэрэг үгүй энэ өвчин чинь өөр дотроос байна шүү дээ. Энэ амьдралын нухчаан төр үүссэн юм шүү. Хинээс хаана хизээ. Тэгэхээр энэ зүйл дээр ингээд орж ирээд ярилцахад нөгөө зүүмний цаанаас уудснаас өөр болоод ирж байгаа. Бүр яг тэр хүний ингээд хилэмжийг харж байна. Тэр түүний тэр сэтгэлийн хөдлөл хөөрл одоо юу гэдэг бүх процессуудын яг миний нүдэн дээр ил харагдаж байгаа байхгүй юу? Тэнд хайрлалт байх юм уу? Тэнд яаж иж тэр хүнийг аварч бид нар чиглүүлэх ингээд юм зүйлээд чи. Тэгээд мөн сая би нэг хүнтэй уулзалтгийг гарч ирж байгаа байхгүй юу? За тэр хүн дээр яасан бэ гэхээр зэрэг магадгүй зүгээр би миний ажиллаж байгаагаар нэг дарга марга удирдах ажил хийдэг нэг хүмүүс байгаад идэв шүү дээ. Энэ хүмүүс чинь нэг тийм дээд талын өнцгөөс ингэж хүмүүс рүү хардсан юм. За. Ерэн л захирддаг, тушаадаг. Тэгээд тэрнийгээ уураар гаргадаг. Одоо юу гэдэг ч юм дээ нэг тийм байдал гараад идэм юм л да. Тэрнийгээ гэр бүл дээр гаргах юм байна. За. Бас. Тэгтээ тэр чинь нөгөө өөр өмнө үссэн шүү дээ. За тэгсэн. Өөр урд үссэн. Тэгтээ тэр гэр бүл дээр үүсгээрээ голцоогоо 90 төхөр дээр үүсгэсэн. Тэгээд нөгөө тэр уурлаад, уцаарлаад нөгөө эр хүнтэй нэг ийм харьцаар тэр хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүний хооронд тэр таагүй мэдээлэл солилцоод за тэгэл эмэгтэй хүн голцсон гомдод юм байна. Тэгээд энэ гомдсноосоо болоод тэр гомдол нь үзий ядалт ч юм уу янз бүрийн сэтгэлийн сөрөг төлөв үүсгээд ирэхээр тухайлбар тэр хийсдэр көхний хор тавтар үүссэн. Тэгээд тэр одоо өнөөдөр би за та аль төвшөнд байсан гэж бүр ингэж байна. За. Бүр энэ хурууны үзүүд дээр ингэж байсан. Тэгээ одоо та аль төвшөнд орж байна уу? Тухайн дээр гэж хэлсэн. Одоо бууж ирэх бас болоогүй юм шүү. Бас л болоогүй юм шүү. Бас л болохгүй байгаа дээ. Энд ирмээр нь шүү дээ. Гэтэл тэр хүн өөрийнх нь хэмжээнд амжилт. Тийм байна. Тэгээ тэн дээр байсан шүү дээ. Тэгэхээр наад хүн чи яасан гэсэн үг юм? Тэгээ нөхрөө ингэж их дарангуулдаг гэсэн үг юм уу? Тийм. Өөрөө эр хүн шиг байдаг. За. Өөрөөр хэлэх юм бол тэр нөхөр бол ерөөсөө ингээл атганд байх юм уу яг тийм нөгөө атгацсан би бол эр хүн штэ. Эмэгтэй хүмүүртлээ эр хүн шиг штэ би. Бүгдийг чаддагч, бүгдийг хийх захирагч. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь бас эрэгтэй хүн чинь арай өөр үсттэй. Гэр бүлийн эзэн мэдтэй тий. Тэгэд яг энэ зангаа өөрөө ойлгож би миний буруу юм байна гэдгээ ухааш таньж байгаа юм уу? Таньсан байгаа юм. Таньсан учраас буугаад энэ дээр ирсэн юм шүү дээ. Одоо яг тэр мухай зан нь өөрийг нь өвчин болцсон байна. Хавдар болцсон байна гэдгээ мэдж байгаа юм уу? Тэгэхээр энэ ухаарлыг яаж өөрөө олоод ирсэн бэ гэхээр нөгөө тал тухамсарлогоо нөгөө каван төвшөнд байх хугацаанд каванд ангаалтын явц таньсан байна. За маш сайн байна. Тэгвэл одоо яг нөгөө өвчин үүсгэж айхтар юм аа бол барайд авцсан л байна тий. Тэгэл айж чинь би мэдлээ шууд тэр дөрөө ингэ нэгэн минутаар нэгэн секундээр нэг удааг уулзалт биш байхгүй гаваад маш урт хугацаанд явж ингээд бас нэг ингэ ажиллаад байна. Минийхээр бол ингэж байгаа байхгүй юу? Та одоо хүмүүстэй яг ингээд гардаад ажиллаж байгаа. Одоо нөгөө галын фронтын тэргүүн шугамд байгаа хүмүүс чинь сайн мэдж байгаа бах. Хүмүүс ингээд өвчнөө те ямар нэг өвчин туслаа штэ. Тэр өвчнөө зүгээр л нэг тийм нэг нян вирус ч юм уу ямар нэг юм гадны нөлөөгөөр тусцсан гэж бодоо явж идэг штэ. Сэтгэл зүйтэй ямар ч хамаагүй, далд томсортой ямар ч хамаагүй, надтай ямар ч хамаагүй тэгэл нэг тийм нэг айхтар юм уу би юу орж ирэл өвдөгцсөн явж байна гэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ өвчин нөө би өөрөө үүсгэсэн юм байна штэ гэдгийг ухаарах хүртэл нэг хүнийг авчирна гэдэг чинь нэлээд том нэг юм юу байгааз. Нэг сорилт те. Тэгээ энэ цэг дээр авчрах гэж бүр нөгөө хүнтэй чил ингээд яриалж чинь үзээлцээ нөгөө адам их юм болох юм байна. Ойлон дуулна. Тэгээ энэ цэг дээр авчирлаа. Авчирсан байна одоо та бол. Авчирчлаа. Тэгэхээр за яг үнэхээр миний энэ одоо эго шүү дээ. Нэг дарга байдлаар нөхөртөө дарамттай ханддаг нэг юм.
тийм мухай зангаас нь миний гавдар үсцсэн байна гэдгийг хүлээн зөвшөөрчлөө. Одоо яах вэ гэхээр зөвшөөрсөн ч гэсэндээ яг тэр зангаа өөрчлөнө гэдэг чинь асар том ажил байхгүй. Өөрчлөж чадахгүй байгаа үстэй хүмүүс. Нөгөө зуршил тогтоох. Тэгээ байнга тэр зан чинь дадал болцсон. Тэгээ тэрийгэ өөрчлөөд өөр хүн болоод одоо нөхрөө хүндэлдэг болох тэр төвшөнд очино гэдэг чинь аюу хугацаа зарцуулаад хэцүү байгаа. Яг нөгөө нэг дуу хоолой, нөгөө нэг үйлдэл зүйлүүд үзэгдрүүдэд харахтай зэрэг дотроос нь ингээл оволцоол гараад ирдэг. Наа чи яг биенд нь мэдээлэл нь үлдсэн байгаа учраас тэр нь ажилуулад иж болно. Олно. Бид нэр яг үнэндээ ухаарлаа авчлаа тийм үү? Сургалтаас маш гоё ухаарлаа авна. За Тэгээд ингээд шархаа аниулчлаа болчлоо гэсэн хэрнээ бидний бие махбод ч өөрөө тэр жигтэй мэдээлэл юм байна. Би ч одоо өөр дээрээс далаад энэ супер эдгэрсэн гэж бодоод өөрийнхөө блог талих мэдрэмжийг авч байгаа байхгүй энэ 100 өнгөч 100. Тэгсэн чинь яг тэр биеийн мэдрэмж биеэс гарахтаа бүр асар өвдөлттэй гараад бүр энэ цээжнээс бүр дээш бүр овоо өвдөлттэй бүр ингээд дээшээ гар. Би барай хийлгэж байгаа гаргаж байгаа санаандг байдлаар. Тэгэхэд их өвдөж байгаа байхгүй. Тэгээд тэр мэдрэмж гарсны ар дээр нөгөө хөдөлгөдөг хүчин зүйл байхгүй болоод тайвшир тийм ээ. Тэгэхээр биеийн мэдээллийг гаргах нь ямар солигдох биш. Биеинд нуугдсан мэдээллийг би уйлж дуулж хамаг юм хилэн байж гадагшлуулсан. Нөгөө биений мэдээлэлээ сулж гаргасан. Нөгөө яаж орсон би нөгөө уйлж дуулж хийвгүй оруулсан байгаа шүү дээ. Тэр мөдчүүдэд өөрөө ч мэдэхгүй. Бага насны юм өөрөө санахгүй. Гэхдээ юу нь гарч байгааг нь мэдэгдэхгүй өвдөөд уйлаад нүснэлтэйгээ хутгалдаар гачи юм гарч байгаа. Тэгээ гарсны ар дээр бүр нэг уужраад нөгөө нэг хөдөлгөөд идэг уур муур тэр нэг янз бүрийн би нөгөө ажиглаж үйлдэж нөгөөхөө засах гэж идэг тэмцэл маань ч гэсэн багасаад. Тэгэхээр оюун бие, сэтгэл бие, үйлдэл бие буюу бахан биений мэдээлэл биеийг баг ингээд дөрвөн биеийн дээр хувааж ажилуул их зүгээр юм уу гэж харж байгаа нь. Тэгээ маш гүнзгий төвшөнд орцсон байгаа тэр далд ухамсарын гүнд сэтгэлийн маш гүн хэсэгт орцсон байгаа. Тэгээ бид нэр анзаарахчгүй явж байгаа. Эд эрхтний мэдээлэл гэж ярих гэх юм уу? Тэгээ баг тэр эд эрхтэнд мэдээлэл болоо шигдсэн байгаа. Тийм мэдээлэл өөрөө энэ хүн бол ингээд гаргасан тухайгаа ярьж байна л да. Тэгээ яг ингэж л бид нар каван хангалтыг хийх хэрэгтэй л да. Тэгхгүй бол ингээд нэг өнгөцхөө яваад байна шүү дээ, тэ ухаарад байдаг. Нэрээ өвчл сэтгэл зүгээс үүсдэм байна, нэрээ тийм байна, ингэж идэрж болдгийм байна. Ухаарлаа. Гэхдээ үйлддэг тэр нэг юм хэвээр. Тэгээ бяцлаглаар хийгээд ч гэсэндээ хувиргалт бид нэр хийгээд байгаа. Бяцлал болохоор бас л ялгаагүй оюун биенд явчихдаг юм байна. Бяцлал учраас үйлдэл биеэр бид нэр тэрийг үйлдэж авсан учраас үйлдэлээр гараад байгаа санагдсан. Одоо яг өөрөө яг нөгөө өөрийн бие дээрээ ингэ мэдэрсэн учраас нөгөө яг энэ шүү гэж байгаа учраас нэг хүн дээр сайн хийх байхгүй юу? Бид нар манай энэ кавант ангаагч нар ялангуяа яг өөр дээрээ яг ингэж гүнзгий мэдрэх хэрэгтэй. Үнэхээр ингээд тэр нэг айхтар блокийг гаргаад ингэхлээр бүр нэг өөр болдог байхгүй юу? Өстой нэг нөгөө бие хөнгөрнө гэдэг чинь чикон. Миний туршлагаас гэдэг юм бол шүү дээ. Яг блокийг олоод гаргаал дуусаал оргитл бөөлжөөл гарч байгаа хүмүүс байна. Одоо каунти өрөөнөөс гараал яваал тэр жигтэй цэцгалдаалд сууж байгаа хүн байна. Энэ чинь мэдээлэл биеэс яг гарч байгаа. Тэгэхээр яг тэр байгийг нь олоод өөрөөр нь үйлдүүлж иж, өөрөөр нь орилуулж, чарлуулж иж гэх юм уу? Тэр үе суугсан хамаг юмыг хилүүлж иж, сэгсэрж иж тэр суларж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор илээд л. Зарим нь хамгаалалтаа учраас оруулахгүй байна уу гэж харсан. Хамгаалалт өндөртэй хүмүүс байна. Далд ухамсар чинь ингээд өөрийгөө хаачдаг. Тэгээ нөгөө итгэл байхгүй юу? Яг итгэл өгжээж тэрийг нээн. Ер нь бол байж тээ тэр итгэлийг яг нөгөө уулзж байгаа хүнээ байж тээ та нар ингээд яг хамгийн түрүүнд тэр хүнд хамгийн сайн итгэлийг бий болгож өгөх хэрэгтэй байхгүй юу? Энэ хүн ерөөсөө чадах юм байна. Миний нууцыг хадгалах юм байна. Одоо бид чинь дандаа хүмүүсийн нууцтай ажиллаж байгаа шүү дээ. Нууцыг хадгалах юм байна гэдэг итгэл өгөх хэрэгтэй. Нууцыг хадгалж чадхааргүй юм шиг хүн харагдах юм бол тэгэл бат тагч нээж өгөхгүй. Тэгээ хүний энэ сэтгэл дотор ч нөгөө амьдралын энэ нухчаан донд бид нар чи явахдаа янз бүрийн муу үйлүүд хийж байгаа байхгүй юу? Нүгэл хилэнцтэй тий. Тэгэл нэг ичгүүртэй, аимшигтай, хүн дээрхаас ичмээр санаа зовмоор хүн дээрж юусэн чаддгүй гэдэг хаалттай. Багшаа бүр тэр чинь хүн дээрх нүтгэл өөрөөсөө нуучиж. Тэг яг нь өөрөөсөө хүртэл нуучдаг. Би ч одоо нөгөө эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа шүү дээ. Эмэгтэйчүүдийн одоо сэтгэл зүйн асуудал тэгээ тэнд үүссэн шалтгаанд өвчнүүд хөөх, өндгөвч, тэгээ умаа гэдэг энэ хэрэгтнүүд дээр үүссэн өвчнүүд дээр тэрэнд голцоо эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд энэ эмэгтэйчүүд мань тохиолдож байгаа нэг хүнд сорил өөрөөсөө нууцсан нэг зүйл байгаад байдаг.
Энэ юу юм бэ гэхээр нөгөө бага насандаа голцоохон хүчрхийлэл төрсөн. Тэрийг сүххийгч боддоггүй. Бодгоор тэр нөгөө үзэн ядал дургуцал хамгийн тэн дэрдэг. Явж тэгвэл тэнд өссөн нөхцөл, тэнд өссөн тэр үзэн ядал, тэнд өссөн бүх одоо сэтгэлийн тэр сөрөг зүйлүүд чинь ирээдүйдийн хүчрхийлэл төртдөг эмэгтэйчүүд болцсон юм биш үү гэж харсан. Гэр бүлийн. Өөрөөр хэлэх юм бол тэр эр хүнийг нэг голдролоор нь харах байчихсан шүү дээ. Энэ чи ашиглагч шүү дээ. Энэ нэр хүн чи айгу муухай хүн шүү дээ. Энэ нь дээрлэх нь гэж юу гэдэг ингээд хүзэд дарах гээд байсан боловч нөгөө нэг ингээд тэр ирээдүйд нөхөртөө би задуулаад байна гэдэг ингээд уйлж эмэгтэйчүүд ороод ирэхээр тийм өвчтэй хүмүүс орж ирээд уйлж байна. Тэнийг муулдаг гэж нөхрийгөө яадаг, зоддог, цогтөг, намаа гомдоодаг, араар тавьсан бүх юмнууд ярьж байна. Тэгвэл тэр нөхрөөс үссэн юм уу бас үгүй. Үгүй. Бүр нөгөө тэр багад үссэн шалтгаан. Өөрөөр хэлэх юм бол тэр хүчирхийлэл төртсөн. Ер нь ингээд харахад одоо би чинь 24 оны 1 сард охин өвдөөл тэгэл ингэж явж байгаа л багштайгаа уулзраал тэгээ багш охиныгаа эдгэж аваад 9 сараас эхлээл 24 он менторын ажил хийж байгаа өнөөдрийг хүрч байгаа шүү дээ. Тэгээд ер нь голцоохон ингээд нөгөө сэтгэл зүйч гэдэг утгаарнж байна эмэгтэйчүүд их хандаж орж ирдэг. Тэгээд тэн дээр дандаа тийм хүчирхийлэлтэй холбоотой кейсүүдээр маш их олныг дээр ажиллалаа. Тэгээд тэр хүмүүс бүр ингээд бүр нууц хаац. Тэгээд тэр лөө халдуулахгүй. Одоо тулгамж байгаа асуудал дээр өөрөө ч мартцсан. Өөрөө мартцсан. Мартсан ч мартаагүй ч тэрнийг гаргахыг хүсэхгүй. Тэн дээр очичвол тэр шархыг цэвэрлжээж гимэн өнөөдрийн амьдрал тэгшэрч нөгөө эмэгтэйчүүдэд үүссэн өвчнгүүд чинь салж чадчих. Тэгээ та тэрийг яг кавантаараа гаргаж үзв. Үцлээ. Ямар байна? Юу байгаа харахад их юм уу? Чанга юм байна. Тэгээ тэр хүнийг тайвшруулад гаргаж чадсны ар дээр сэргээ гарахыг харах сайн. Тийм. Яг үнэ. Тэгээ тэрийг хийхэд бас чамбаа байлээ. Тийм байна. Манай ядч аргагүй бас л тулаанд орж аргагүй айхтар тулаанд орж байгаа юм байна. Хүний аюулгүй гаргах гэдэг шүү дээ. Тийм. Бүрэн бүрэн чөлөөж гаргах. Тайвшруулж гаргахгүй тэр мэдрэмжээ сэрээжээ гаргаж ёстой. Ёстой болохгүй аюул болно. Яалч магадгүй тэр юм чинь. Яг тэр маш хүчтэй тийм айхтар юм руу орж байгаа бол тэрийг бид нар хувиргана гэдэг байгаа шүү дээ. Хувиргалтыг хийж эерэг төлөвийг мэдрүүлж ижил гаргах хэрэгтэй. Тэр хүнд юмаа мэдэрчээд тэр мэдрэмжтэйгэн гараа явах юм бол за тэгэл тэр бол тэр хүнийг ерөөсөө юрвч явуулж битнэ. Аюулт. Тийм бэ. Бидний ур чадвар бол тэн дээр л гарах хэрэгтэй л доо. Тэсээ жинхэнэ үеийн ур чадвар мэдрэмж хэвээр. Одоо надад байх хэвээр юунууд байж иж тэнд анхаалт явагдах юм гэдгийг надаас хүч. Ёстой харагдана гэдгийг гээчигэд үзүүлж байгаа юм да. Маш их үний ангаалтуудыг манайхан бол хийж байгаа юм байна. Яг л тэр чандын хүний юмн дээр нь өвчнөхийн шалтгаан жинхэнэ өвчлөсөн тэр блок нь 70 тухамсрын тэр тэ шархан байж байгаа. Тэрийг онлайн сургалтанд суугаад ингээл яваал байдаг. Тэгтэл тэрийг очиж хөндөж хувиргад зас чадахгүй байгаа хүмүүсүүд нь үлдчихэд байгаа байхгүй. Айлуу хөнгөн хүмүүс бол те манай 3 шат сургалтанд явал хөнгөн хүмүүс бол дорон шууд босоод ирээл эвэрүүл болоод сайхан болж. Яг тийм илүү сэтгэлийн гүндээ асуудалтай хүмүүсүүд бол яаж ийм ихтэй зэрэг үлдчихнэ. Тэгээд тийм хүмүүсүүд бол энэ кавант хангаалт бол маш сайн зохиод байгаа юм л да. Ер нь кавант хангаалт бол юу штэ? Энэ бол амьдралын хангаалт байгаа үсттэй. Тэ. Тэр хүний биеийг нь биш байгааз сэтгэлийг нь ч биш байгааз бүр цаад сүнсийг нь бүр цаад тэр гүний ухамсарыг нь хувь зээг нь хангаагаад байгаа асуудал наа чинь гарч ирж байгаа штэ. Нэгөөсөндөө тэр үеийн үзэн ядалтыг өршөөл болгож хувиргаж гарч ирж чадж байгаа юм. Хэцүү оролцогч нар ямар оролцогч нар вэ? Жижигтэй нэг одоо оролцогч байсан. За. Ялгдсан. Сэжигч асуудал нь ямар өвчин үүсгэсэн бэ? Нойр улчрахаа гэдэг. Сэж нойр улчрахаа асуудалтай хүмүүсүүд айдас шижигл гарч ирдэг. Бас асуудал. Одоо тэ та яаж тасаа? Тархин дээр нь ажиллаж. Тархин дээр нь ажиллаж байгаа. Тийм. Бааснаас шижгэлдэг юм уу? Яагаад шижгэлж ийм гэж чи муухай байна гэж байна. Муухай. За. Нойлд орохдоо яаж ийм гэсэн чинь нөгөө бариул биш үү? Тэрийг салфеткаар барьдаг гэж байгаа. За. Ингээд хаалганы бариулаа нөө. Салфеткаар барих юм уу? Гараараа барихгүй нэ тий. Онгоолчид буцаад хаалга хаахта хөлөөр ингэж хаа. Айхтар сэжигтэй нөхөр байна. Урагшаага би хөөс.
За. Одоо яг тэр бас 2 цагийн өмнө яг хаана байсан гэсэн. Та сэжиглэж байгаа шүү дээ. Яг энэ юу юм гэсэн. За. Тэгсэн чинь заа баасан шүү дээ. Хамгийн одоо муу юм гэж. Тэгээд за 2 цагийн өмнө яг хаана байсан гэсэн. Тэгсэн чинь миний дотор байсан гэж. Одоо нөгөө заваа юм чинь одоо тэгээд 2 цагийн өмнө хаана байсан гэж миний дотор. За. Гэт дотор маань байж нөгөө балиар шижиглээд байсан юм маань. Тий, тэгээд таны гиз дотор одоо заваа байна гэсэн. Үгүй гэж юм. За. Таны дотор байхаар заваа биш, гарахаар заваа болд юм гэсэн. Хоорондоо ялгаатай юу гэж. Ялгаа байхгүй. За, ахаад урагшаага хөөе. 2 цагийн өмнө хаана байсан гэсэн. Хоол байсан юм болов. За, ахаад урагшаага 2 цаг хөөе. 2 цагийн өмнө юу байсан гэсэн. Тэгсэн чинь түүхэд материал гинэ. За тийм байна. За ахаад урагшаа хөөе гэсэн. Одоо тэгээд хадуураа тавьчаа, тариан талбай энэ төр болоод тавьчаа байхгүй лангуу мангуу гэдэг. Тэгээ мөнгө байсан юм биш үү гэсэн. Тийм мөнгө байсан гэж. Тэгээ би өөрөөс нь эргээд асууж байгаа юм. За тэгвэл яг тэр нойлд байгаа тэрийг хойшоогоо хөөе гэсэн. За яг дараа нь юу болох вэ гэсэн. За ингээд нойлоор ингээд дамжаад ингээд яваад тэгээ хаач хөөгээд. Тэгсэн чи цэвэрлэх байгууламж. Тэгээд саарл ус болно. Нөгөөх нь цэвэрлэгдээд бордоо болно гэж. Зүйтэй. Одоо ингээд тариа будаа ногоо жимсээ ингээд бордож байгаа тэр жимс ингээд яаж юм? Лангуун дээр ирдэг тий. Тэр лангуун дээр ирсэн тэр зүйлийг та яаж юм? Одоо яаж юм? Тэрийг сэжиглэх юм мөн үү гэсэн. Биш юм биш гэж. Хүлэн зөвшөөрөх. Нэр нь тийм биш дээ гэж. Зүгээр ил ухамсар дээр нь ингэж ярихаас гадна бясалгалт нөгөө сая баяраа ментрийн ярьж гүн бясалгалт сайхан тайвшруулж оруулж хагаад тэгээд энэ хувиргалтыг ингээ хийхээр нөгөө хүний тэр бие хуримтлагдсан мэдээллийн эсвэлт нь мэдээлэл өөрчлөгдөж хувирагдаад тэгээд маргааш өглөө нь очоод нөгөө хэзээ эн чинь босож гараад нойлд орлоо баас гарлаа. Эн чинь шижиглэх юм биш штэ гэдэг ингээд бүр цаанаасаа тэгж мэдрэгтэн. Яг зөвөр ил ухамсараар нь ингээ хөөгөөд хувиргалт хийхэд бол яг мэдрэмжийг барьж хөөж чадсан бол хувиргалт болно. Таван тангаалт чинь бүр тэр бясалгалын гүн төлөвд бүр өөрөө ингээд ил ухамсараараа юу ч ойлгож мэдэрч одоо бодлороо ингэж юм ярихгүй ш. Одоо би бол ингээд ярьж штэ тий шууд байгаа нөхцөлдөө ярьж байна. Тэнд каван тангаалт руу орчхоор бүр ингээд бидний ярьж байгаа 70 ухамсарын бүр тэр хаалгыг нээгээд ороо дотор нь тэнд байгаа мэдээлэл дээр очиж хүрч байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн каван тангаалтаас гарч ирээд магадгүй тэнд болсон процесс яригдсан зүйлүүдээ төдийлөн гарч ирээд бас мэддэггүй санахгүй байгаа. Энэ бүр төгс болд юм байна. Одоо энэ каван тангаалтын хөтөлбөр маань 2 дахь сартаа үргэлжилж штэ. Бид нар 2 сарын хугацаатай ийм хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэгээ энэ хэрэгжүүлж байхад одоо 5 дахь 7 хоног нь. Тийм 5 дахь 7 хоногт одоо юуны өндөвчний үр 4-р шатны месээс өөр аргагүй болсон. За мес бас жаахан юугүй одоо нөгөө хүнд нөлөөлдөггүй. За хиймэд ор гэдэг шахалттай тэнд орж ирсэн эмэгтэйтэй би сая таарлаа. Тэг өнөөдөр уулзалтгүй мөртөө энд дэсээ түр эндэл баймаар байна гэдэг юм болцсон байна шүү дээ. Тэгээд миний хажуугаар шуурх хийгээд нэг хүн гүйсэн байхгүй юу? За. Тэгэхээр харсан чинь манай хүн байна. Тэгэхээр хүү игээд гэсэн чинь өө багш байсан биш тэгээд наваа. Тэгээд тэр хүн орж иржсэн нөхцөлийг би одоо мэдэрч байгаа байхгүй. За. Бүр ихлээд ингээд магичсан. Одоо би бол угаасаа хөх юм аа. Цагаасаа загчихсан. Энэ амьдрал бол төгсцөн дууссан. Тэгсэн чинь тэр хүн маань каван тангаалтан дээр эхний үеэс эхлээл таны зөвлөмжөөр болортой ментор өтер ажилласан. Тэгсэн чинь өнөөдөр хавдрын макер 50% бууцсан. Тэгээд тэр хүн шатууд гүүх хэмжээнд очсон. Тэр энэ каван тангаалтыг ойрхон ингээд давтамжтайгаар уулзалт хийхээр тэгээд дээр нь бид нар өчигдөр ярилцчихсан харуулаа уулзсан. Тэгээд энэ багийн амжилт гэдэг ямар хүчтэй юм бэ гэдэг ярьсан баг. Тэгэхээр нөхдөгийг. Одоо жишээлбэл бид нар чинь 2 багш, 2 ментор багш нэг хүн дээр ажиллаж байгаа. Тэгэхээр миний өнцөг энтэдлийн битэрийн партнер одоо амтарч ажиллаж байгаа хүн хоёр чинь арай өөр юм олж харна да. Ингэхээр нөгөө 2 хүн чинь бид нар дандаа нөгөө багаараа уулзаад за одоо би өнөөдөр юм хийсэн нөгөө кейстэйгээ ярилцдаг байхгүй нөгөө. Тэгэхээр энэ маш их одоо хүчтэй юу гэдгийг одоо аюу амжилттай явагдаж байгаа юм байна гэж. Өчигдөр би дараа уулзаад ийм мэдээлэл солилцлоо. Тэгэхээр одоо эхнээс ингээд гүүж хэлсэн би бүр айгүй баярлаад юу яаж орж ирж байлаа нөгөө хүн чинь. Айгүй гоё болж.
Тэр асуудалтай хүний шинжилгээ нь хамрагдахаас өмнө 6.7 гэдэг хэмжээтэй байсан. За. Тэгээ одоо энэ явц тунд ингээд шинжилгээ хийж үзсэн 1.7 болсон. 1.7. За. Сайн тусмаа. Нөгөө хүн ингээд өөр ур чадвартай байгаа. Одоо манай мөрөн ментор гэхэд чинь яг ингээд зүгээр яриулж яагаад те. Зүгээр яриулж жагаад асуулт асуугаад тий тэгж байгаа тэрийг ингээд сэмэрх ингээ хөргөчөөд байгаа байхгүй юу. А гэтэл яг тэр ур чадварыг танд байхгүй танд арай өөр байдал ур чадвар чи илүү байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эднэр чинь нийлээд нэг баг болчоод нэг хүн дээр ажиллахаар чинь зөв тал талаас нь нөгөө хүний чинь ингэж жагаад бодоо олоод байгаа байхгүй тий. Тэгээ даваа юм байна. Одоо та хэдэд ингээ харж байхад ямар шүү зам байдалтай ч юм уу ямар шүү ийм нэг тийм сэтгэл бодлоо тавьж чадахгүй байгаа хүмүүс үр дүнг удаан үр дүн багтаа яваад байгаа юм шиг нэг тийм нийтлэг анзаар гэж байна. Нийтлэг нөгөө чамалдаг дадал. Баагаан гэж дадалдаг, баагаан гэж боддог дадал нэг хүмүүс бүр гүн суудсан байдэн шүү дээ. За. Юу ч байсан сайн ер нь нөгөөтэйгүр төгсийг өсөлтөн гэх юм уу? За. Тэдгээр хүмүүс юу ч байсан баагаан гэдэг дадал нь супер ажиллаад ямар ч үр дүнг ийм болгодог гэх юм уу. Тэгэхээр тэр хүний нөгөө энэ бодлынхаа ухамсартай илүү нэмж ярилцах шаардлагатай юм билээ. Айгүй гоё комментар ороод цэвэрлжээ гараад ирэнгүүт нөгөө ил ухамсарын бодол нь дадал нь аваачдаг. Тийм байна. За нэг сайн болсонгүй дээ ч гэдэм үү те. Тий, яг үнэн болоодаа гэн эргэлздэг шүү дээ. Чамлаа эргэлздэг тий. итгэлгүй нэг тэгээд идэх штэ. Тийм дадал бол Унах магадлал. нөгөө итгэлээ доош нь унгаад байгаа юм байна те. Тийм, Итгэлээ өөрөө сэтгэлээрээ унгаад авч ааваа энэс илүү байх байсан. Бараг одоо тэр чамалдаг дадалж өөр их гоё ажилдсан шүү дээ. Өнөөдөр лав байна. Өчигдөр энийг хийсэн бол өнөөдөр авах байсан байхгүй гэж ажиллаулаад байгаа байхгүй. Уул нь өчигдрийн тэр нэг тэр хийсэн мяд өрн далим авнасан шүү. Тэр нэг мяд өрн өнөөдрийн өөрийг нь бүтээсний юус ойлгохгүй. Тийм ээ тий. Урд нь авах байсан одоо аваагүй буюу нэг юм айхтар чамалдаг нэг ханаагүй сэтгэл гэж тийм байна. ээ. Сэтгэл ханамжгүй байдал. Тэр нэг хандаггүй сэтгэлийн дадлыг л бид нэр ажиллахад илүү хамгийн одоо хатуун гэх юм тэр байх юм уу да. Одоо маш сайн туршлагатай болж байгаа юм байна манайхаа. Энийг ингээм анзаараад ийм дадалтай байх юм бол эхлээд энийг нь өөрчилнө. Дараа нь тэр өвчний асуудалтай сэтгэл зүй, гүний сэтгэл зүй рүү орно гэдгээ Тэр бас юм юм биш тэгшээ. Нөгөө худлаа итгэгч биш шүү дээ. За. Дүр итгэж байна тий. За. Итгэж जैन өстой нэрийг гисэн мөртлөө эмнэлэг рүү өгч байгаа. Бүр ингээд нөгөө төсөөлөө хийцэн би тэдэн сарын тэдний өдөр хиймдээ ороод дараа нь туяадаа орно морно гэж жилийн төлөвлөгөөгөө гаргачаад тэнд төвлөрөл нь явагдаж штэ тий. А энд бол ямар ч хэл гисэн ороод үзье яах нь. Ингэх юм бол удаашраад идэхийн үед идэх чинь. За. Гэхдээ хугацааны үед удаан юм байна. Тэр чинь яасан гэсэн үг юм? Өөрөөр хэлбэл нөгөө тэр эмнэлгийг бол гол гэж үзээд энд бол яасан ч яадтай нэг ингээд итгэж байсан гүч байсан үзээд авах юм хор байх юм биш туршаал үзье гэж үзээд дээ шүү дээ. Тий. Тэгэхээр тэрнийгээ тавьж өгчөөж за тэр хавсарч болно гэж байгаа шүү дээ бид нар. Эмнэлэг бол хавсарч болно. Гэтэ тэнд одоо бид нар ингэдэж шүү дээ тэр төсөөллийг арай өөрөөр төсөөлмөр шүү дээ. Туяа хийлгэхгүйгээр одоо тэрний төлөвлөгөөнд багтаахгүйгээр эндээ төвлөрчиж асуудлыг зохицуулмаар байна шүү дээ. Гэтэл тэр туяаг би эх жилийн 3 сараас эхлээд хийнэ. Төлөвлөгөөнд орсон биз дээ. Тэгэхээр нөгөө хүний энэ төсөөлөл чинь яг тэр бодлоор нь тэрийг биелүүлэгч. Тэгэхээр команд авах гэдэг чинь энд өнөөдөр эдгэрлийг авч байгаа юм шиг боловч тэр 3 сарын хэдэнд туяанда орох төсөөлөл нь тэд хийгдээ яваад байгаа. Тэгэхээр энэ айгүй төвхтэй бас асуудлыг удаашруулдаг гэх юм уу? Шинжилгээнд тэрэ тулгуурлдаг хүмүүс байгаа юм. Одоо манай нэг оролцогч бол сардаа нэг шинжилгээ хийлгдэг байхгүй. За. Тэгээд эхний шинжилгээнд тийм байсан. Хоёр дахь нь эхнийгээс ингээд үзүүлэлт нь сайжирдсан. За. Гурав дахь нь үзүүлэлт нь ахаа сайжирдсан байхгүй. За. Тэгсэн чинь нөгөө итгэл нь энэ чинь ингээд болох юм байна гэж ингээд явах юм бол болох юм байна шүү дээ гэдэг итгэл бодол босч байгаа. Яг ерөнхийдөө бид нар чинь айгүй том юмтай тулж байгаа байхгүй юу? Чинь хэдэн 100 жил хүмүүсийг тархинь угаагаад эмэл чамааг эдгэн ухамсар сэтгэл зүй эмчилгээ гэж юу байсан юм бэ? Тэрүүгээр эдгэрнэ гэсэн юм байхгүй гэсэн ийм буруу ойлголт, ийм нэг хүмүүсийн бүр ард түмний тархий чинь ингээд угаачихар чинь тэгээ нэг өвчин тусгаар нөгөө л нэг л
эмээл уух гэдэг сэтгэл ухамсар эдгэж чадна гэсэн тэр юм руу 100% зөвлөж өгч ерөөсөж чадахгүй байгаа тий. Яг ийм аимшигтай том эргүүлэгний өөдөөс бид нар үгүй гэж хэлээд ухамсар сэтгэл зүйчин та нарыг эдгэнэ. Харуулъя та нарыг гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь тий сөрж явж байгаа нэг юм. Одоо энэ цаг үед л юм байна л дээ. Энийг жоохон хэдэн жилийн дараа 20 30 жилийн дараа энэ бол ингээд өөрчлөгдөн л дөө тий. Та гэхдээ өөртөө яаж баталсан энергийг яаж хурдан итгэсэн. Өөр дээр ч гэсэн учраас тэгээд эрен дээр эргэлзэх юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгчээдээ би бас нөгөө талархал бичиж яагаад нөгөө цусны өрөвсөл маань зогсчихсан байсан. Айл 21 онд авцсан үр дүн байхгүй юу. Тэнгүү тань руу ороход тийштэй сэтгэл удирдах нь үнэн штэ гэж нөгөө өөрөө туршаад авцсан учраас тэгвэл итгэх нь тодорхой штэ гэж шууд итгэл авчиж байгаа. За. Баталгаа авдаг. Өөр дээр нэг жоохон юм үр дүн үдцсэн болохоор амархан баталсан. Энийг бас хэлнэ асууж байгаа. Та яг яасан гэж байгаа. Би ингээ итгэсэн шүү дээ. Ихээр тэгээд одоо манай нэг оролцогч ингэж байгаа юм. Илгэний хатвар F4 гэж хэмжиж байгаа. Тэрнээс цааш байхгүй гэж байгаа. За. Тэгээд идэх болов гэж байгаа. Энэ чинь шинжлэх ухаанаар бол хатварсан илэг зөөлрдөггүй гэж байгаа. Тэгээ хөтөлбөрт хамрагдаад яг сар 13 хоног дээр шинжилгээ өгсөн. Сарын дараа гэсэн үг шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь F4 нь F3 болсон байна. За тэрний дараа каван дангаалтанд нэг хоцордсон бүртгэлээс нь тэгээд аваад өгөөч гэж гуйгаал ороод ахаад хэмжсэн нөгөө F4 нь F2 болсон байна. Тэгэхээр ингээд нөгөө итгэл үнэмшил одоо нурж штэ. Тийм ээ. F4-өөс хизээж зөөлрөхгүй гэдэг нь F2 болчихоор чинь. Тэгээ эргэж нөгөө хоёр давтан өгсөн байгаа. Хоёр өөр лаборатори. За. Бас нөгөө Яг өнөөгээ шалгаад байна шүү дээ. Тэгсэн чинь хоёрыг харсан чинь эн чинь ингээд миний хүлээж аваад байсан тэр мэдээлэл маань худлаа юм байна шүү дээ. Харин энэ ангаалтаар ингээ явсан үр дүнгүй өгч чинь энэ үнэн байна гэж. Одоо л нөгөө итгэл нь ингээд тосч байгаа байхгүй. Тийм ээ. Тэгээ шинжилгээ бас нэг чухал юм шиг надад. Чухал байна те. Хоёр удаагийн тохиолдол. Бодит тим юугаар харуулад явал те. Нэг нь нойр уулзрахаа тэр нэг асуудалтай байсан, нөгөө илгэний асуудалтай байсан. Энэ хоёр дээр ингээ үзэхээр яг үр дүнгээ нөгөө шинжлэх ухааны нотлохоогоор өөрийнх нь итгэл үнэмшлэр үр дүнгээ хараад энэ чинь ингээд одоо бол цаг хугацааны л асуудал биш шүү дээ. Би энэ төлөв байдлаа ингээ хадгалаад үлдэх юм бол нөгөө эдгэрнэ гэдэг нь гарцаагүй гэдэг дээр очиж байгаа байхгүй. Яг зөв. Шинжлэх ухаан гэснээс одоо нэг ийм хүмүүс байгаа байхгүй юу? Би шинжлэх ухаанд итгэдэг. Та нарын энэ хийгээд байгаа юмд итгэхгүй байна. Би шинжлэх ухаанд итгэдэг. Тэрний багийн хүн бий байлаа шүү дээ. Гэсэн нэг иймэрхүү ийм хүмүүс ярьдیں۔ Таны ойлгох нь суугаад би байлаа, цагтаа байлаа. Цагтаа байсан уу? Цагтаа байсан. Гэтэ энүүн дээр бууж өгөхийн тулд бүр яаж баталсан гэж бодож байна. Өөр одоо нөгөө даалт ухамсарын програм дээр ажиллаж байгаа байхгүй юу? Нөгөө нэг зүрхний өвчтөе өмчн юу яаж болдог байхгүй юу? Ямар нэгэн долгисол юусаа авч болохгүй, эмоц авч болохгүй учраас өөрийгөө амьдрал дээр хадгалахын тулд одоо яг энэ даалт ухамсарыг судлаад 20 оноос хойш судлаад өөрийнхөө сэтгэлийг тогтоох дээр суралцаж амьдэрсэн юм. Тэгэнгүүт нөгөө энерги дээр би одоо тоглолт хийж эхлэх чинь өөр арга байхгүй болсон учраас физик биеийн чадамжгүй болсон юм чинь. Тэгэл яг даалт ухамсарынхаа одоо сөрөг програмаа танина. Танингуудаа барьж аваад эергээр хуургаж өөртөө кодлонд янз бүрийн аргууд байгаа шүү дээ. Кодллаа илгээчлээ хүлээгээд энэ хаана. За тэгж яагаад нэг батллаа, хоёр батллаа, 10 батлаад 10 болчих гээд бүр тоолж баталж байгаа шүү дээ. Хайрхаан бурхөр шиг гэдэг шиг. Тэгчээд бүр 14 дэх дээр за одоо амжилтнаа зогсоо одоо хангалттай юм шүү. Чиний амьдрал дээр ажил хэрэг дээр өчнөө баталгаа боллоо. Одоо бол гэж байгаа байхгүй. Ингэж шинжлэх ухаанд биш даалт ухамсарт итгэлэг болсон юм. 14 одоогийн үр дүн үзэн. Гэтэ би тэр үр дүнгээ их гоё заяа. Талархал бичдэг дадлыг 21 хоноос хойш аваад ингээд эерэг сэтгэл хөдлөл дээр өөрийгөө тогтоож байгаа хүн чинь хүсэж байгаа зүйлээ биелсэн байгаагаар бичээд хадгалчихдээ. За тэгэнгүүт тэр бичсэн бичиг таагүй мэдрэмжийг таатай болгоод бичиж хадгалсан. Тэгэнгүүт тэрийгэ эргүүлээд үзэн биелсэн байдаг байхгүй. Биелсэн. Тэгээ эн чинь гоё баталгаа шүү дээ. Өөрөө өөртөө эргэлзэхийн арга байхгүй. Хүссэн хүслээ хүссэн дотроо жаргаад уйлангаа нөгөөхөө засна. Өө намжлаа. Чи хүслээ авчаа тэр дотроо уйлаа сууж идэх хиндэ за болж байгаа. Жохон алдаа байвал засчи. Үгний алдаа ингэж нөлөөлдөг юм за засчи.
гэж явсаар хагаад энэ далд ухамсар энэ дээр итгэл үнэмшлийг авсан гэх юм байна. Тэгэхээр энд хугацаа орд юм лээ тэр тархины хүмүүс дээр. Тэр нөгөө сая мөрөн ментрийн хэлж байгаа шиг тэр нэг юмыг баримтыг харчаад бүрэн дүрэн төгс би 99.9% байсан юм шиг шээ. Би ч итгээд байна гэдээсэн шүү дээ. Тэгээ нэг охин дор үнчин тархины хавдар гарч ирээд амбайн тэр занглаач ортой боллоо. Дутагдалд орлоо. Ямар хүнд байлаа? Тань дээр хэрэгтэй тий. Танаас бүр асууж ийсэн одоо тий. Ийм 17 насны өсвөр насны хүүхдийг та хоёр нэмжлсэн юм уу? Би шинжлэх ухаанч байгаа ч тий. Шинжлэх ухаанч байсан юм яриа тий. Та ийм насны охинтой ажиллаж үзсэн юм уу? Тэгээд тэр хүүхд чинь яг бүрэн төгс эдгэрсэн үү гэдэг нэг айгүй бол асуултыг багшиг хаана тэр зүүн уулзалтууд орно би орцсон асууж идэв. Баярагч байх яа тэгээд та тэгдэг. Тэгээд тэр ихтгэл маань ингээд суугаал байсан. Тэгээд бүтэн жил ингэж явж байгаа. Охин болохоор 3 сарын дараа би төгс эдгэрсэн гээд ерөөсөө өөрөө тэр дотроо тунхаглаад бүр ихтгэл үнэмшлэрээ ингэ явцсан штэ. Тэгээд би ингээ гуйгаад нөгөө батлах гээд байгаа штэ. Хоёлаа Эмират орох уу? За ахаад Эмират орох уу гэсээр хагаад энэ өнгөрсөн одоо 6 сарын сүүлээр тэр эмчээс ингээ мэдээлэл аваад Эмирандаар юу ч гарч ирэхгүй болонгууд нь би 100%. Нөгөө шинжлэх ухаанч чинь шинжлэх ухаанд нөгөө сэтгэл зүйчтэй сэтгэл судлалын шинжлэх ухаанд итгэгч ерэн шинжлэх ухаан гэдэг чинь яг бодит мөний юм штэ гэж энэ олон жилийн туршид байсан тэр их зуршилыг эргэж яг нөгөө батламжаараа гаргаад ирэхээр зэрэг солигдолт тэнд өссөн. Одоо яг энэ дээр би их гоё өгдөөс тархины хоолыг нөхөхгүй болохгүй юм байна буюу тархил одоо тэнд удирдах байгаа шүү дээ. Тэр ихтгэл үнэмшлийг төрүүлэхгүй байна гэсэн. Тэгэхээр би одоо тэр их гоё өгдөө тархины хоолыг нөхөх юм байна гэж өөртөө хэлээд уулзж байгаа хүмүүстэй маш сайхан баталгаа болгож заавал одоо үр дүнгийн батлуулаад өөр нь батлуулж хилүүлж ш дуусгадаг байхгүй юу? Тэр нь яа гэсэн үг вэ? Одоо яг эн чинь үр дүн мөн үү? Одоо тэр хүн чинь ингэсэн өстой сайхан боллоо гэсээр нэ чамлаад дуусгах гэдэг учраас чамлуулахгүйгээр үр дүнгийг хэлээд энэ хангалттай энергийн баталгаа мөн үү? Энүүн дээр та эргэлзэх үү? Энэ үр дүн яаж авсан бэлээ гэж батлуулж өөрөөр нь хилүүлж уулзалтад өөрөгдөг. Жишээ нь юу гэж хэлвэл вэ? Одоо жишээ нь ус нь халтарсан байж байгаа, ус нь ургацсан байж штэ. За. Та тэгвэл усан махад буюу одоо ус чинь өөр усан махадын тал гэж байгаа штэ. Тэгэнгүүт одоо илгэн асуудалтай хүн байлаа гэхэд ус нь урагчлаа гэдэг чинь төрүүлээд энэ аршаан бие усан махад тэгшэрсэн гэсний баталгаа ус ургацсан байж штэ. Тэгвэл энэ баталгаа мөн байгаас доторхоо харж чадахгүй ч гэсэн ил байгаа юм чинь баталгаа мөн та чадсан байна уу гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүн энэ үсэндээ итгэн штэ. Өөрийнхөө авдаг тархины баталгааг нөгөө хүндээ өгөөд байгаа. Гарсан юм уу те? Ус нь халтарсан байж байгаа. Ус нь халтарсан байж ус нь урагчиж байгаа. Маш урт урагчиж байгаа. Тэгээд энэ баталгааг нөгөө хүн урамшаад нэрээ энэ энерги гэдэг зүйл биетээрээ миний ус энэ ус чинь бүр ингээд хэдэн жил ургаагүй хацархаа байсан бүр өтгөрөөд ингээд ус ургацсан байна шүү дээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө баталгааг үл итгэгч хүнд баталгаа өгж болж байгаа юм. Баталгаагийн сайн өгөхгүй бол би шинжлэх ухаанд итгэдэг гэсэн ийм хүмүүс бас гарч ирээд л байдаг юм билээ л дээ сайн өнгөрсөн хугацаанд тийм. Харсандаа итгэдэг, итгэсэндээ хардаг хоёрын ялгаа байгаа. Одоо би чинь итгэсэндээ хардаг нөгөө талдаа яаж юм? Харсандаа итгэж шүү дээ. Энүүн дээр бас нэг гоё үнцэг болсон. Ингэж байгаа байхгүй юу? Мэдрэмж хуурдгүй, нүд хуурдгүй гэж асууж байгаа одоо бүр. Мэдрэмж үнэн нүд худлаа байгаад тааш. Чи инээж байгаа доторхын ч юм уу юм санаж байгаа чи яаж мэдэж байгаа гэж асуугаад. Харин чи хүүхдээ уйлж байгааг нь хар. Тэр хүний хүүхдийнхаа чи зөвхөн уйлахыг л мэднэ. Яриа өгөх. Тэрний юуг нь мэдэрч чинь өвдөж байгааг нь яаж таньж байгаа. Мэдрэмжээ чагна. Энэ худлаа ярьдаг гэж хэлэхээр хүн бодоод бас хэд хэдэн уулзалтын дараагаас нүдээр итгэсэн биш мэдрэмж рүү орох гэж ингээд оролдож чинь замыг нээж өгдөг юм бэл. Мэдрэмж рүү татчихжээ шүү дээ. Тийм байна те. Тэг яга бас нэг юм талаасаа тэр шинжлэх ухаанд итгэдэг гэж байгаа хүн чинь өөрөө шинжлэх ухаанаа бас бүрэн судалсан уу гэдэг нь эргэлзээтэй юм байлээ л дээ. Тийм. Өөрөө шинжлэх ухаан чинь өөрөө энэ ухамсар гэдэг зүйл, сэтгэл зүй гэдэг зүйл эрүүл мэндэд нөлөөлдөм байна гэдгийг аль үжээ баталцсан л явж байгаа шүү дээ тий. Бүх өвчнийг үүсгэгч манай нөгөө ментор тэгсэн шүү дээ, эмч ментор. Бүх өвчнийг үүсгэгч шалтгаан стресс гэж бол анагаахын шинжлэх ухаанд анагаахад сурж байхад үздэг гинэ. Гэхдээ яад вэ гэхээр номын сурахчийн гарын авлагын хамгийн ингээд жижигхэн хуудсанд бүх өвчнийг үүсгдэг үндсэн шалтгааны нэг нь стресс гэдэг жоох юм шүү дээ. Тэгээ бичдэг юм аа. Түүнээс шигөр шинжлэх ухаанч гэсэн энийг ингээд
Хилдимаа багшаа гэдэг жишээ тэ. Тэгээд сүүлийн үеийн одоо энэ тэр нөгөө бидний орчуулсан тэр нэг ном байгаа штэ. Биологийн шинжилгээ ухааны эрдэмтэд байж гэн, мэдрэлийн шинжилгээ ухааны эрдэмтэд байж гэн. Тэгэл ерөөсөө тал төрөөсөө энэ эрдэмтэд чинь явж хүний энэ ухамсар сэтгэл зүй чинь л өвчнөө үүсгэж байгаа юм байна штэ. Ухамсар сэтгэл зүй төр өвчнөг үүсгэж байгаа шалтгааныг нь арилгахгүйгээр бид нар физик биен дээр нь ингээд энэ эмтэрэ хэрэглээд байгаа чинь мангаах ухааны буруу байна, гажуудл байна гэдгийг бол дээд түвшиндөө эрдэмтдийн түвшинд бол аль хэзээ баталсан л байгаа байхгүй да. Энийг интернетээс ороод ямар ч одоо хэлгүй байсан ч гэсэн ингээд үзчихэж бол болохоор байгаа. Тэгэхээр бие шинжилгээ ухаанд итгэдэг ухамсар сэтгэл зүйн аргаар эдгэн гэдэг та нар бол шинжилгээ ухаанч биш байна гэж хэлж байгаа хүн өөрөө шинжилгээ ухаанч биш л болчих гээд л. Шинжлэх ухаанч хүмүүс их гоё арга ашиглаад байна. Дэвид Хawkins ухамсарын шатлыг гаргаж ирж байгаад өөрийнхөө зан дадал характерын ухамсарын шатлаар нь ярьж байгаа яг хаана нь вэ гэдээ өөрөөр нь харуулчихдээ. Тэнгүү таны итгэл үнэмшил ийм доогуур байна. Тэгэхээр энэ амьдрал зүв байна уу? Энэ дээшийг та яагаад мэдэхгүй байгаа даа. Энийг шинжлэх ухаанаар баталсан шүү дээ. Ингээд тэр чинь энерги баталсан юм байгаа шүү дээ. Тэгээ нөгөө өөрөө би тэрүүн дээр авч ингээд айгүй хурдтай өссөн учраас яг тэрнгөр нөгөө хүмүүсийг байгаад яг чи хаана байна? Ямар ааш харин шин яг ямар үйлдэл давтамжин дээр өөрийгөө амьдруулж байна. Тэр чинь үйлдэл давтамжтайгаа байгаа шүү дээ. Тэгвэл яг юу хүртгийг яг яасан байна гэдээ бүр нэг хүртэл өөрөөр нь таниулаад яриулаад ингээд өсөж байгаа процесстэй биен дээр өөр мэдрэгдэг. Өө нэрээ тийм би өсөж юу багшаа гэх. Тэрийг бас шалгуулж бас урмаам тэрээд чинь. Нэг тийм барьж авах юмтай толтой би бол үзээд байгаа. Тэгээ би бол яхаа юу яадаг юм л да. Хэвчлэн нөгөө идэгшгүй гэдэг өвчнөд хөмсүүдтэй уулзалт энэ хийжсэн болохоор. Тэгээд шинжлэх ухаан чинь таны энэ өвчнийг идэгшгүй гэдэг ингээд юм англиэлд оруулсан байж байна. Тэгээ та одоо тэгвэл яах юм? Тэ? Шинжлэх ухаандаа итгэнэ. Би хизээч идэхгүй гэж та одоо ингээд итгэх юм уу гэд асууж байгаа. Тэгэхээр нөгөө хүн чинь одоо ингээд нэг юм байдалд орно штэ гэд итгэхгүй ч хэцүү идэгмээр байна ч хэцүү ингээд те. Тэгээ та өөрөө энэ өвчнөөсөө эдгэрхийг хүсэхгүй байгаа юм биш үү тэгвэл. Шинжлэх ухаанаар шалтгаан тавьж эдгэхгүй энэ өвчнөтэйгөө өөрд насаараа амьдрах сонголтыг та хийж байгаа юм биш үү? Иймэрхүү яг нэг юм коуч асуулт байдлаар л бид нар тэр хүнээр өөрөөр нь хэлүүлж батлуулж явахгүй бол зөвлөгөө өгөөл үгүй ээ шинжлэх ухаан чинь тэ ингэт юм аа идэгнэ таамаа гэд ингээд авах хэрэггүй байхгүй бид нар нэг юм асуулт асууж өөрийг нь өөрөөр нь хүлээн зөвшөөрөх энэ ур чадвар коуч ур чадвар л да энэ ур чадвараа бид нар бол байн хөгжүүлэх хэрэгтэй. Тэнгүүд нөгөө хүн чинь нэг юм эргэлзээнд ингээд орно тэ танд идэхгүй байх нэг сонголт байна. Өөр арга замаар эдгэрэх нэг сонголт байна. Шинжлэх ухааны арга замаар идэхгүй байх боломжтой гэдгийг л тэр хүмүүс эмч эмнэлэг танд хэлж өгсөн байна. Гэт ингэхлээр бас юм уу ингээд эргэлзэн тэ. Нөгөө нэг арга нь бас юу яаж байгаа. Шинжлэх ухаанаар идэхгүй гэдэг баталгаа нь танд ингээд шинжлэх ухаан баталж өгсөн гэж байгаа чинь та өөрөө эдгэрхгүй гэсэн үг үү гэдэг. Тэгэхээр нөгөө чинь магадгүй тийм би эдгэрхгүй гэж хэлж болно. Тэгэх юм бол эдгэрхгүй гэдэг чинь та өвчлөнө гэсэн үг үү гэж асуув. Тэгэхээр тийм байна би өвчлөх юм байна. Өвчлөнө гэдэг чинь та тэгвэл одоо үхнэ гэсэн үг үү гэж асуув. Ингээхээр нөгөө хүн чинь хамгийн аимшигтай юм дээр нэрж байгаа байхгүй юу тий. Ингэж лавшруулж асууж хагаад за тэгвэл танд эдгэрэх боломж байна. Өөхөхгүй байх боломж байна. Энэ боломжийг танд итгэхгүй байх асуудлаар чинь би шийдчих гээд байна. Та ямар сонголт таних тий. Иймэрхүү байдлаар арай өөр аргачлалуудыг бүгдээрээ өөр гэсэн аргачлалуудыг хэрэглээд хамгийн түрүүнд энэ хүний нэг идэгшгүй өвчин гэсэн нэг ийм мунхрууллаас нь гаргамаар байгаа хгүй юу. Үндэ бол шүү дээ. Соён гэгэрүүлээд байгаа мó, мунхруулад байгаа мó гэдэг чинь их эргэлзээтэй болчиход байгаа шинжлэх ухаан. За ялангуяа идэгшгүй гэж хулга сурталчилгаа хийж байгаа тэр нэг ойлголт байна шүү дээ тий. Тэр чинь өөрөө хүнийг идэх гэж байгаа мó тэ мунхруулах гэж байгаа мó гэдэг чинь маш ноцтой байгаа байхгүй юу. Бид нар бол манай квант хангалтынхаа яах ёстой вэ гэхээр идэгшгүй гэдэг өвчин байхгүй байна. Энийг эдгэж болдсон байна гэдгийг баримт нотлогоотойгоор нь тийм ээ хавтас тийм баримт нотлогоо бүрдүүлж харуулах гэдэг шүү дээ. Ингэж харуулах гэдэг. Тэгэхээр эдгэшгүй гэсэн өвчин бол ерөөсөө байхгүй. Зүгээр тэр ангаахын шинжлэх ухааны аргаар, эмийн аргаар
өөр ямар арга байдیں۔ Тэ эмчилгээний өнөөдрийн хэрэгжилж байгаа эмчилгээний аргуудаар эдгэрхгүй өвчнөл гэж байна. Өөр аргаар эдгдэг өвчнөл гэж байна. Энийг л ингээд нэг хүмүүс юм зүгээр л ойлгочихсоо доо л гэж батдаг шүү дээ. Энэ хаалт тавьчаа хүн эдгэж өгөх гээд байхад чинь ийм хаалт тавьчаад эдгдэггүй өвчин штэ гэдэг ингээд өвчлөхөө суугаад байдаг те. Манай эмчнэр ч гэсэндээ хүнийг аврах биш ер нь сэтгэлийн алаад байгаа тохиолдол их биш. Надад базар өстой урам өгдөг юмч таарад. Ичид гэж байдгийн шүү намжилмаа гэж хэлж. За яг үнэ яг ингэж хэлэх хэрэгтэй байхгүй эмчнэр. Өө чи идэхгүй надад чи идэхгүй хэзээ ч идэхгүй гэдэг сэтгэлийн алаа гаргаж байгаа байхгүй тий. Ичид гэж байдгийн шүү гэдэг чил одоо тэр болоо шүү дээ. Тий. Тэгэнгүүт би тэрэн дээр нөгөө арга талын хүн чи юу гэж хагалгаал идэг өрүүлнэ гэвч. Хагалгаал мөрөдөж байгаа боо юм байна. Тэгэхэд ичид гэж байдэн штэ. Тэгээ намайг аргадж байгаа тэр хооронд хагалгааны залтанд орчоод байхад хүртэл төрүүлчихэж байгаа. Хүүхэд хүртэл төрүүлчихэж байгаа. Тэр эмчийн буянгаар штэ. Манай хяналтын эмч их буян цай эмч. Одоо манай эмчнэр ерөөсөө яг ийм болох хэрэгтэй юм байна лээ. Тэр бүх эмч биш юм. Урны эмч байна. Эмчнэр бол тэр би тэр нөгөө хариулаа эмчийн тухай сонсч ирсэн чинь тэр хариулаа эмч чинь тэр өвчтнүүдтэй гадаа гараад энэ модны навчийг тоол ууланд далахад ууланд дургасан модны мөчрийг тоолоод ирмээр гэх тийм даалгавар өгж явуулдаг байсан гэж. Тэгээд тэр хүнийг ерөөсөө сэтгэлээр нэмчилдэг хүн байсан юм байли. Одоо байхгүй болсон юм л. Тэрхний. Тэгээд тэр эмч шиг манай эмчнэр өөрсдөө ийм бэлэг чанарыг бас давхар хэрэгэлдэг эмчнэр байх хэрэгтэй байхгүй юу? Ганцхан нэг тэр нэг тий сурсан мэдсэн юм нь энэ өвчнийг энэ эмээр эмчилнэ гэдэг нэг ганцхан нэг ийм хөшөө мод барьчаал тэрүүгээрээ л ингээл бүгдийг цохихгүй дайраад байдаг. Тэрнээс нь өөр хүн нэг юм ярихаар сэжиглээл ингээл ингэдэг тий. Нэг ийм арга барилтай эмчнэр байгаа бол одоо зүгээр одоо шуудхан хэлэхэд уучлаарай л гэж хэлмээр шүү. Эмчилмаг ярьж байгаад хүртлээ сонсоход бас гоё эмчнэр бас тэр талаар хандсан бас. Одоо яг ийм эмчнэр олон болох хэрэгтэй. Тэр эмчнэр ингээл дүргэлжлээл. Миний хувьд болохоор арай өөр. Нөгөө дотоод Монголд ч байсан гадагшаа очиод шинжилгээ хийлгэхэд хүртэл хүүхдийг маань месийн арга байгаа гэж. Уух юм там байхгүй. Тэр үнчин тэрэгний авдарч тийм билээ шүү дээ. Тэгээд тэрнийг ганцхан месээр л эмчилнэ. Тэгээд эрсдлүүдийн тооцсон. Тийм шүү дээ. Өсвөр насны хүүхд хэрвээ мессэл хийлгэхгүй бол тэр асуудал болно. Хийлэгчих юм бол нөгөө ирээдүйд үргүү болдог гэж. Тархины хагалгаа чи ямар зүг байх вэ? Яг одоо төрцөн бол яг одоо хиймээр байна. Төрөөгүй учраас та хоёр нэг 3 сар завсарлаад ирээч гэж байгаа. Тэр хооронд мэдээж ойлгомжтой шүү дээ. 17 настай охин минь тий. Тэгэхээр айдас би автсан байхгүй. Тэгээд дээрэс нь одоо нөгөө нарийн судснуудыг гэмтэх татгалзах одоо асуудлууд үүсэх. Юу ч болж болно тархины нэг л нарийн судас тасархад. Та амжилт чадсан юм уу гэдэг асуудал тэн дээр орж ирж байгаа нь тэр ахгүй тулгамдсан. Шинжилгээ ухаандаа итгэмээр байдаг. Гэсэн чи ингээд эрсдлүүд тооцсон байж тээ. Тэгээ ямар золоор гэдэг үгийг би баян гэлдэг одоо. Тэгээ өнөөдөр ингээ 9 сар болцсон. Юу мис. Нэг ширхэгч юм уугаагүйгээр ингээ идэрсэн. Тэгээ тэр нэг өвсөн дээр нэтгүүл ямар нэгэн бодит юм дээр итгүүл нэгдэг шиг тэр хүүхдийн үс ингээ багц багцаар унжсэн. За. Үсэн зүгээр ингээд би бүр хүүхдээ ингээд өөрт нь үзүүлэхгүй гिचгээд бааны өрөөнд үсийн нугаалгалыг шууд толгой дээгүүр нөгөө юугийн тавьж өгөөл альчуурыг за минийх очиж гिचгээд тэр баан дотор тэр ийм үсийг би авдаг байсан шүү дээ. Үзүүлэхгүй гिचээж. Тэгээ тэрийг хараад ээж хүн ямар байх вэ мэдээж ойлгомжтой тий. Гэтэл ерөөсөө таны нөгөө сэтгэлийн хүчээ мэдэр энэ хуудаснаас эхний нөгөө өнгө тав гिचэл идэг шүү дээ. Тэрийг үзэж явах явцдаа тэр ус уналт зүг зүрхэлцүү. Унхаа болцсон. Яг тэгээ нөгөө бодит юмд эргэнгүүт хараад хүү унхаа байчлаа шүү дээ. Итгэж эхэлж байна. Тийм байна тий. Энэ нөгөө оч бадраач гэсэн баг. Тэр хүнд нэг тийм нэг жижигхэн өөрчлөлтийг харан гимц цаашаа улам хус хийдэг. Тийм байна. Манай баталгаа яалчгүй тийм болоод байгаа. Тийм байна. Манайхан бас юу ямар юм бэ штэ. Ажиллаж байгаа хүмүүсүүдтэйгээ иймэрхүү жижиг үр дүн гарч ивэл энийг баталгаажуулаад өөрөөр нь хэлүүлээд гэдэг шиг те. Дамжлаа метрийн. За танд үр дүн гарч ийн үү? Гарч ийн. Тэгэхээр яаж ийн? Одоо болох юм байна уу? Болох юм байна гэдэг тэр итгэлийн өгж ингэж ингээ бадраагаад байгаа юм. Тий, тэгж явахаар юм байна штэ бас. Тэгээд заавал хүмүүс чинь болвол за өс унах бол гайгүй болчлоо тий. Өс унах гайгүй болчлоо. Энэ бол яах вэ? Өвчин л эдгэж ижил би итгэнэ гэд ингээд байдаг штэ. Тий. Тэр чинь л эдгэрлийн эхлэл тавигдаа явж. Тий, тэр чинь одоо би аль хэзээ
ажиллагаа эхэлсэн байна, галт тэр хөдөлсөн байна гэсэн үг. Эдгэрч шүү гэж одоо итгэж юугаа хийгээ суугаад байгаа юм баггүй тий. Ийм гоё юм лээ. Одоо нэг ийм асуудал байна. Энэ дээр одоо та хэд маань яаж ажиллаж байна? Төрөний ярьсан за яг энэ миний муухай ааш зан авир миний энэ нэг муухай юмнаас бол өвч үүссэн юм байна гэдгийг одоо хөлийн зөвшөөрчлөө. Зөвшөөрөөд тэр үйлдэлийн дадлаа ингээд хүн өөрчилж чадахгүй байгаа шүү дээ. Одоо их нэртэйгээ муухай хаан харьцдаг харилцааны асуудалтай байлаа гэхэд энэ уур уцаар бол өвч үүсгээд байгаа юм байна. Тэгтэл дэвчихгүй шүү дээ. Тэр ууран бол гаргасаар л амьдрын шүү дээ. Тэгэхээр тэр дадлыг нь өөрчлөх тал дээр яаж ажиллаж байна? Сая би энэ подкастын завсраар хүн орж ирээд хальт ярьлаа. Тэгэхэд өвчин бол энэ гомдлоос үүссэн юм байлээ миний өвчин гэж тэгж байна. За өөр ямар зан араншингаас ч үүсч өгсөн чинь өөрийгөө хайрлаагүй, өөрийгөө орхидог. Ингээд тиймэрхүү зам бас байгаа юм байлээ гэж. Тэр дадлаа, тэр зан араншингаа өөрчилснөө гэсэн чинь арай өөрчлөг байгаа гэж. Өвчин нэг юм гомдол гээл нэг удаагийн болсон үйл явдлаас үүссэн юм шиг. Тэгээд тэрийг өөрчилчгөөр л өвчин идэгдсэн юм шиг арай жоохон буруу ойлгоцсон явж штэ та гэж би хэлсэн. Тэрнээс үүсэх нь үүснэ л дээ. Тэрийг бол засна. Дээр нь дахиад нэмдэг нь яг өнөөдөр өдөр тутамдаа ингээл нэг зан чанарууд ээж штэ тий. Ерөнхийдөө нэг жоохон ааштай ч юм уу, ууртай ч юм уу, ямар юм сэтгэл хангалуун биш. Бухимдуу ямар байдгийг нэг ийм бүр тогтцсон нэг ийм зан араншингууд байгаа шүү дээ. Бид бүр хэвшсэн. Ийм зан араншингаа та өөрчилж иж над эрүүл мэнд чинь, амьдрал чинь бүх юм чинь сайн сайхан болно шүү. Энэ дээр та жаахан дутуу байна штэ гэд бид хоёр нэгэнтээ би бас яриад гарлаа л та. Тэгэхээр манай хэд яг энэ тал дээр бас жоохон дутуу ажиллаад байгаа юм биш үсттэй гэдэг бодол бас давхар орж иж байгаа байхгүй юу? Сайн нэгэнтэй орж иж. Энэ эдийн 1 2 3 дээр дадлал руу орж амжидгүй. Амжихгүй. Тэнгүүд би нэг өөрөө нэг хувьдаа сургалт хөгжүүлээд байгаа байхгүй. Дадал зуршил дээр ажилладаг. Бясалгал төвлөрөл байхгүй. Дандаа дадал дээр дадлыг таниулахын тулд өөрийнх нь жинхэнэ ухамсарын сэрийгээд гэдэг шиг өөрийгөө хянж үлд. Ямар үед ямар үг хэлдэг юм бэ? Ямар үед ямар мэдрэмж мэдэрдэг юм бэ? Тэрийгэ бариад авах гэж бариулж агаад за тэгээд наадах чинь яг өвчин үүсгэх сэтгэл зүйн дадал болоод үйлдэлийн дадал мөн байна уу гэд наадхаа ажиглаж үлдээд хэдийн хугацаанд алга болж чадах нь үйлдэлтэн гэж ажилдаг гэх юм уу? Зуршилтай. Тэгэхээр нэг хагас жил болоход наа болж илээ. Тэгэхээр нэг хугацаа орно. Эдгэрлийн дасгалжуулалт төгсчөөд ар дээр нахаа хагас жил болж ийж тэр үйлдэл дээр нь гэтээ бүр 100% арилцсан байгаа биш шүү дээ. Том өвчин үүсгдэг дадал нь 6 сардаа нэг хугсарж ийн гэж ярина гэх юм уу? Хугсарлаа. Багсж ийн. Багш байгаагүй учраас удаан байсан. Одоо би чинь багшилчж байгаа учраас тэр хүн 6 сар дээр хангалттай болчиход байна гэж шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө 6 жил ганцаараа тулсан туллыг тэр хүнд өгөхөөр хугацааг нь товчилж сургалтын буян юм болох гэдэг чинь коучингийн буян гэх юм уу? Чиглүүлгийн буян. Ухамсарын хүч подкаст үргэлжилж байна. Завсарлаад буцаад орохдоо зочтой харин солилцглоо. Тэ. Манай эдгэрлийн өргөний захирал Бацаахан маань энд сууж байна. Квант ангаагч чар ажиллаж байгаа манай 2 ментор маань бас хажуу талд сууж байна. Үрцээх ментор, Жавзан тулан ментор 2 маань ингээд сая эдтэй маань цолигдоод ороод ирсэн байна. Одоо манай хэдийн хувьд Квант хангалтын чинь ажил ямар янзтай явна, ямар үр дүнгууд гарч ийн гэдгийг манай хоёр бас манай зөвч тавьж ярьж игэл ямар байна. За, өнөөдрийн мэндийг хүргэе. За, Квант хангалтаар 10 сарын 22-наас хойш одоо 8 хүнтэй ингэ ажиллаж байна. За, миний хариуцаж ажиллаж байгаа хүмүүс бол үе мөчний өвчтэй 4 хүн байна. Хавдартай 2 хүн байна. За бас толгой иргэдэг, толгой иргэж байгаа 2 хүн байна. Одоо тарих мэдрэлийн тэнцвэр алдагдaltaй. Тийм тарих мэдрэлийн асуудалтай 2 хүн гэсэн үг. Нийтдээ ингээд буян дэлгэр мэдрэгт 8 хүнээр ажиллаж байна. За тэгээ одоо бараг сар болчихын сар гарan болцсон байна. Зөндөх үр дүн гарч байгаа хүмүүс маань нэгдүгээр сэтгэл санааны хувьд маш өндөр, сэтгэл санааны хувьд бүр ингээд юм баяр баясгалантай, аз жаргалтай хөөх ийм
амар амгалан амьдрна гэдэг чинь зовлонгүй амьдрна гэдэг чинь ийм гоё байдаг юм уу гэх нөгөө сэтгэл санааны хувьд бүр ингээд юм аз жаргалтай байгаа. Тийм үү. Ямар гоё. Энийг н өдрөөр ирж ингээд хилдэг. Тэгэхээр тэр нь бол юм бас биднэрт ч гэсэн маш гоё байгаа байхгүй юу. Тэрийг хараад бүр баясаа. Тэрнээс нь жаргаад байгаа тийм. Маш гоё байгаа. За тэгээд би эрэгтний хувьд бол манад нэг түнхний одоо толгой гэж байгаа шүү дээ. Түнхний толгойн тусан гамжийн дутагдал болоод ингээ хатангаршил үүссэн. Яаралтай түнхний толгойгоо солиулаа гэсэн нэг 50-д настай хүн байгаа. Тэр хүн маань ингээд алхаж чадахгүй ингээд нэг өрөөлдөд ингээд айгу хэцүү алхахдаг гэсэн. Тэгсэн чинь одоо баг гүүхэн холг байгаа. Ер нь бол би гүүж байгаа ментраа гэдгээд байгаа байхгүй юу. Тэгээд тийм гоё үр дүн гарч байгаа. За үе мөчний өвчин бол ер нь баг 2 хүн тусмын нэг нь гэж хэлэхэд хэлсдэхгүй тийм одоо өргөн тархсан өвчин байгаа даа шүү дээ. Магадгүй нэг 5 хүн тутмын нэг нь ч юм уу 10 хүн тутмын нэг нь ч юм уу илүү хүндэрсэн байдаг. За тэгвэл манад тэр яг хүндэрсэн хүмүүс 2 хүн байгаа. За маш хүнд хэлбэрээр орж ирсэн. Бүр ингээд ядчихдээ штэ. Гарнууд ингээ мөричдэг, уйнууд нь товоочдөг тий. Тэгээ ингээ хөдөлж чадахгүй ингээ яваад. Тэгсэн чинь манай тэр хүнийг өдөр ингэж байгаа. Хөөх би бүр анх удаага өөрөө алхаж яваад автобусанд суугаад хүрээд ирлээ штэ багшаа. Гэвөө баяр орж ирж байгаа байхгүй. Тэгээд ингээд анх бид хэд ч нөгөө ингээд анх ирж байгаа хүнийхээ зургийг аваад тэгээд явцын донд бас ингээд зургийг наваад харьцуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө ингээд мөрийцэн байсан чинь ингээд тэгшэрж байгаа байхгүй юу. Гэтэ минь дэж ингээд нөгөө ийм мөрийцэн байгаа юм чи илт ингэхгүй ч гэсэн ингээд тодорхой хэмжээгээр ингээд айгүй хөөрхөн яг зурган дээр л харагдаж байгаа. Тэгээд завир үе мөчний өвчин бол агшин тутамдаа шархирсан өвдөлт байдаг. Тэр маш их өвдөлт байдаг. Тэр өвдөлт байхгүй байна. Маш гайхалтай. Энэ бол би бол том мэдгэрэл гэж харж байгаа. Тэ. За тэгээд үе мөчний өвчтэй хүмүүс чинь маш их өөнтөгч, маш их сэтгэл готролтой хүмүүс байдаг. Шүүмжлээч яг үнэ. Тэгээд төгсөлтрийн туйлууд байдаг шүү дээ. Тэгээд тэрийг өөрөө тийм байнгут бусдыг яг тэрэндээ багтаах гэдэг нэг өөлөд те. Тэгэнгүүт тэрийгэ болцсон. Гэр орондоо аз жаргалтай байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр бол зүр гайхамшигтай. Тэгээд нөгөө манай нэг үйлчлүүлэгч 80 гаруй настай ээжтэйгээ амьдардаг байна л да. Тэгсэн чинь ээжтэйгээ муудалцаа салтгүйсэн гинэ. Ээж нь ерөөсөө ингээд нэг таалагдахгүй минийг л нөгөө настай хүн чи яах вэ хаяа нэг бүдэлж мэдлээ. Тэгэнгүүт ингээд аюух юм зөрчилтөн байсан чинь би ээжигээ байгаагаар нь хүлээгээд тавцсан. Тэгсэн чинь би ерөөсөө өвтгөлцсөн юм байна гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь хамгийн их шөмжлэдсэн хүн хөөх юм уу ээжигээ шөмжлэдсэн байна гэж ойлгож байгаа байхгүй юу. Тэр хүн өөрөө тэгээд тэрийгээ би загсаацсан чинь ямар гоё байна. Манай гэрт одоо амар амгалан л байна гэж байгаа байхгүй юу тий. За гэх мэт ийм гоё үр дүнгууд бол байна. Бүхний хавдартай яжгаад тэрийгээ өмнө нь идгээгээд яг хиймд орж идгээсэн юм байгаа. Хөөхөө ахуулаад хэд удаагийн хиймд ороод тэгээд 3 жилийн дараа ахаад 21 онд тэр хаалганд ороод тэгээд саяхан ингээ 3 жилээ. Тэгээ 21 онд ахаад ингээд тагсан гэдэг мэдээг авсан гэж байгаа. 21 онд сая. Тэгсэн чинь бүх хэрэгтнэр нь үсэрхийлсэн. Тэгээ манай эдгэрлийн өргөөн дээр бүр ингээ уйлаад сөхрөөд баг ямар ч ингээд явж чадахгүй орж ирээд тэгээ манай хөтөлбөрт шууд орсон байхгүй юу. Тэгээд одоо тэр ихч маань яаж байгаа гэж пөөх өвдөлтгүй 1 хоногийг өнгөрөх ямар сайхан юм бэ гэдгийг ингээд бүр хэлээд тэгээ өнөөдөр би бас уулзсан. Бүр ингээд өөр тэр өвчин байхгүй болсон. Би эдгэрсэн. Одоо яаж юм гэхээр би дараагийнхаа зориг мөрөөдлийг ингээд хийх гэж байна. Бүр ямар гоё байна гэх бүр баярлаад ингээд явж байгаа. Үндэж тэр хүний хувьд бол яг ингээд маш их өвдөлттэйсэн. Бүх хэрэгтэнд нь тархсан. Хүүхэд нь болохоор яасан бэ гэхээр эмч юм байна. Тэгээд та хиймд ор гэд шахсан. Тэр хүн би тэр хиймд орохдоо би хүчээснаа мэдчихсэн. Би ямар ч тийм одоо ахаад хиймд орох юм бол би зүгээр л босч ирэхгүй хөхн гэдгийг мэдсэн. Тэгээд ингээ өөрийгөө аргалаад яваад исэн юм байна хөрхөө. Магадгүй өсрхийлэн тухайн үедээ бага байсан ч юм уу яасан тий. Сая тогтоогод л байсан юм аа. Тэгээд сая яг 10 сарын эхээр энэ дахин шинжилгээнд орсон байгаа. Тэгэхэд бүх хэрэгтнэр тархсан гэдэг юг бол албан ёсоор ингээд авсан байгаа. Бүх хэрэгтнэр нэг уушиг зүрхэн дээр ороогүй уушиг, илэг,
одоо ингээл бүхэл цол эрхтнүүдээр нь тархсан байна гэд эмэгтэйчүүд хүртэл тэгсэн чинь одоо болохоор тэр хүнд ямар ч зовир байхгүй. Тийм болсон гэж. Шинжлэгийн нэг гайхамшигтай үр дүн гаргал юм байна гэхгүй тий. Тэгж найдаж байгаа. Тий өөрөө тэр хүний хувьд бол ингээд ямар ч зовиргүй юм гаргацсан. Гэл ингээл эрхтнүүдийнхаа хүмүүсийнхаа нэг эдгэрэл юм гой зүйлт нь жаргаал байж да. Ер нь тий өдөр өөрийнх нь энэ гой жаргалтай мэдрэмж байна тий. Тий ер нь нэмээд хэлэхэд юу шүү. Зөвхөн өвчнөө эдгэх тал дээр нь ажиллаад иж болохгүй. Одоо яг квант ангаагч хүн болвол тий эдгэрчээ тэр хүн чинь цаашаа амьдрын штэ. Тэр цаашаа амьдрахтаа нэг гоё амьдрах юм байна гэсэн итгэл үнэмшил. Аялах юм уу, зугаалах юм уу, өр хүүхдүүдтэйгээ юу хийх юм тий. Нэг тийм амьдралын гоё ирээдүйн дүр зургийг нь тодруулж, зоригтой болгож, амьдралын утга учиртай болгож ингэж өгнө шүү. Зөвхөн өвчнөө эдгэх дээр л төвлөрөөдөж болохгүй. Тэ? Хэдэн настай ч байх нь хамаагүй шүү дээ. 50, 60, 70 ч байх нь хамаагүй. 70 нас өнөөдөр хүрсэн байлаа гэхэд цаашдаа хэдэн жил амьдрахын тэр амьдарж явах хугацаагаа нэг тийм уйтгартай өнгөрөх ёсгүй байхгүй юу? Одоо эн чинь өвхөө туслаа шүү дээ. Тэр амьдралыг амьдрсан шиг амьдрын маш гоё амьдрын өр хүүхдүүдтэй дурсамжтай амьдрын яан гэхийн тэр хүнд нэг өөрт нэг юм байгаа шүү дээ тий. Яг тэрийг хэрэгжүүлэх хийх алхам үйлдэл хийх тал дээр нь давхар одоо коучлж эн чинь бол коучлэлттэй тий. Ингэж тэр хүнийг босгох шүү. Тэгэхгүй бол зөвхөн нэг эрүүл болгочлоо. Тэгээд цаашаа нэг амьдралын утга учир байхгүй. Тэгээд амьдрал дээр одоо юу хийх юм тийм идэх амьдралын нэг юм гоё аз жаргал таашаалыг авах юм байхгүй. Тэгэл эрүүл болчлоо. За тэгэл нэг ингээл нэг ингэсгээл нэг амьдэрдэг байх тоо гэх нэг юм уйтгартай байдлаар квант хангалтаас гарах юм бол тэр бол төгс хангалтаас харах юм биш. Тийм учраас тэр тал дээр нас анхаарч ажиллах хэрэгтэй гэдэг юм. Өнөөдөр бид хоёр бас яг энэ тал дээр ажиллаад эхлээд нөгөө нэг ингэдэм юм байна. Хүмүүс ч яг нөгөө өвчнөдөө баригдсан хөрөг сэтгэлгээндээ ийм байж байгаа үе дээр нь яг нөгөө тхэн дээр нь ингээд хувиргаж явсаар байтал өнөөдрийн төвшөнд ирээд би ирээдүйтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөх үед нь одоо яаж байгаа нь гэхлээр өнөөдөр болохоор бид хоёр дандаа ирээдүйнх нь нөгөө нэг хүсэл зорилгыг нь илүү тодорхойлж ярилцаад тэгэнгүүтээ яасан гэхээр за хоёлаа ийм хийх гэж байгаа юм байна. Тийм ээ тийм ингээд хүлээн зөвшөөрдөө нөгөө за тэгвэл хоёлаа интернетээс энэ зургнуудаа эхлээд олчих тий. Тэгээд даалгавар өгөөд явууллаа. Яг энэ шүү. Тий. Яг энэ шүү заяа. Тий. Нэг зүйл бас энэ подкаст үзэгчдтэй бас хэлчихмээр байна тий. Өнөөдрийн дугаар арай нэг өөр онцлогтой. Өмнө нь бол би нэг зочин ороод ингээ ярьдаг. Тэгээ өнөөдөр чинь ингээд менторуудтайгаа хийж байна. Сая нэг хэсэг менторуудыг дахиад өөр менторууд орж ирээ те. Тэгээ та бүхэн маань комментоор сэтгэлээ бичээрэй. Энэ подкастыг сайжруулах тэр шүүмжлэлийг та бүхэн бас өөрөө санал сэтгэлдээ бас өгөөрэй. Тэгээд коммент сайн бичиж өгөөрэй гэж бас үзэгчтэй бас хүсмээр байна дундуур нь те. Манай үрцэх менторийн хувьд. За миний тухайд болохоор квант хамгаалтан дээр харааны асуудалтай эмэггүйтэй хүмүүстээр мөн нөгөө хийн гаралтай өвчтэй хүмүүстээр ажиллаж байгаа. Золбоо ментортэй хамтраад ажилладаг. За одоогийн байдлаар битээр нэг 10 хүнтэй ажиллаж байна. За 2 хүн нь бол харааны эмгэгтэй. Хийтэй хүмүүс ихэнх нь за нэг нь өнчин тархины хавтартай гэдэг нэг ихж байгаа. Тэгээ Паркинсон гэдэг нэг булчин сулрсан нэг ихж байгаа. За. Тэгээ бусд нь яг хийтэй. За ийм онцтой хүмүүс байгаа. За тэгээ манайхан бас мөн ялгаагүй нэг ажиргалтай баяссан. Тэгээ ингээд одоо ямар ч ийсэн энд ингээд явхаар эдгэрхий мэн гэсэн бүрэн одоо итгэл үнэмшилтэй болоод хинээсээ ер нь ингээд одоо гоё үр дүнгууд гарч илээ. Нойрондоо сайжраад. За тэгээ ерөнхийдөө хий төлөв байдалтай хүмүүс маань нөгөө дандаа сэтгэлийн нөгөө юмуд гадарч гомдол айдас тий. Тэгээ тэр айдас гомдлууд дээр нь ажиллаад ингээд яг айцыг гаргачихаар хүн ингээд цаашаа амьдрал нь ингээд нөгөө арай хөнгөрөөж явчих тийм байх гэдгийг яг орой доонох яг ажиллаж байхдаа бүр илүүтэй сайн мэдэрлээ. Айдас ихтэй хүн бол ерөөсөө ингээд цаашаа явдгүй юм байна. Тийм шүү дээ. Тийм ингээд ерөөсөө бяцлагалдаа ингээд би дагаад орё гэсэн чи чадахгүй. Яг яах гээд байгаагаа мэдэхгүй тий. Тэгээд ямар ч байсан ингээд ментор багш нартайгаа хамтраад квант хамгаалтанд орохороо илүү үр дүнтэй байгаа юм гэдгийг бол яг харсан. Яг хийгээд тэгэхээр нөгөө Европ хангаах хаан чинь хий өвчнийг бол ерөөсөө оншин тодорхойгүйгээл
орхичж байгаа шүү дээ. Гэтэл яг нөгөө хүн дээрээ болохоор маш зөөвөртэй амьсгалж чадахгүй зарим тохиолдолд зүрх нь амаараа гарчих гал зүрх нь савлаад хэвтэж сууж чадахгүй ингээл бүр ингээд цэжээр юм тулчаал ингээл багалзууртах гэж байгаа юм шиг маш зөөвөртэй байд юм лээ шүү дээ. Тэгээ тийм хүмүүстэй бол ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр онш олдохгүй гэдэг байгаа тийм хүмүүс бол гадагшаа явж нэг онцлуулах гэдэг шаардлагагүй юм байгаа. Тэр чинь бол тэр энэ хийн гаралтай уламжлалт авахаа одоо голын хий, зүрхний хий гэдэг тийм өвчнөл байж байгаа. Манай дотоодод онш олдохгүй байгаа бол зүгээр л тэ манайхан хандаад энэ хий өвчин ангааж байгаа методтай маань хандаад каван тандаалт хийхээр юм байгаа шүү дээ. Би дээр нэг хүнтэй уулзж байсан. Тэгээд 500 сая төгрөгөөр Тайланд нөгөөх нь хаана гэлээ? Солонгост очоод дараа нь Тайландд очоод 2 улсад очоод 500 сая төгрөг үрээд тэгээд онцлогоо хийх гээд оншин тодорхойгүй гэж тодорхойгүй шүү дээ. Тодорхой тэгээд тэгсэн чинь сургалтанд ороод ирсэн чинь уучраа олсон. Тэгээд одоо ч хамаагүй сайхан болж байна багшаа гэж ярьжсэн. Тэгэл одоо таныг ингээд энэ олон нийтэд гараад хүмүүст хэлүүлэх юмсан да. Тийм их мөнгөөр яас их мөнгө гэдэг. Манай эдгэрлийн өргөн зүгээр хандив өгчих тэр мөнгөөр чинь те. Улаан хоног бид нэг өмчлүүлээд өгчигээд. За тийм болж байгаа юм байна. За дараагийн хэдүүлээ нэг ярих юм ийм байна. Ер нь энэ квант хангаалт гэж бид нар бол нэрлээд байгаа хомсор сэтгэл зүйн хүчийг эдгэрэлд ашиглах тухай юм ярьж байгаа шүү дээ бид нар тийм ээ. Хүний ухамсар дотоод сэтгэлийн хүчийг өөрийнх нь өвчнийг ангаахад ашиглаж байгаа нэг ийм ангаалтын шин арга барил ангаах ухааны нэг ийм шин 90 үеийг бид нэр эхлүүлж байгаа. Энэ шинжлэх ухааны талаас нь тайлбарлах юм бол энэ нэг ер нь яг юу гэсэн үг юм бэ? Яг яагаад энэ зүйл ингээд хүний өвчнийг ангааж чадаад байгаа юм бэ? Бидний ерөнхий нийтлэг ойлголт бол өвчнөд бас эмнэлэг ороод нэг апресилэг гэх юм уу, эмтан уух юм уу, янз бүрийн тэр нэг багж тоноод хөрөмжөөр хийх юм уу, эмчлээ хийх юм уу те. Ингэж л ангаагддаг гэсэн үндсэн ойлголттой шүү дээ. Тэгвэл бид нар шал өөр юм яриад байна шүү дээ. Үгүй ээ. Ухамсар сэтгэлийн чи хүчийг гаргаж ирэх замаар өвчний чи эдгэж болно. Ингэж эдгэх бол маш ашигтай гэдэг шүү дээ бид нар те. Зөвхөн өвчний чинь эдгэхгүй. Гэр бүлийн чинь харилцааг, амьдралыг чинь, хувь заяагийн чинь, үр хүүхдийн чинь ирээдүйг, ухамсарын чинь, сүнсийг чинь удам судартай эмчлэх бүрэн цогцоор нь ангаах ангаалт бол энэ квант ангаалт юм а гэдэг. Тэгэхээр энэ тал дээр манайхаа юу гэж дүгнж харсан юм байх вэ? Тий. Тэгэхээр квант гэдэг үг одоо физикийн шинжлэх ухаанд хэрэгдэж байгаа шүү дээ. Тэгээд их сонирхолтой хүмүүсийн туршилтаар яхаарахгүй нэг юм байгаад байна гэдэг. Тэгээ энийг одоо нөгөө товчхонд ойлгох юм бол нөгөө ухамсар хүний бүтээн, бүхний бүтээгч нь ухамсар. Яг квантын шинжлэх ухаанаар бол энэ ухамсар гэж өөр ажиглалт байгаад байгаа шүү дээ. Маш их туршилтууд бид нар бичлэг хайх юм бол зөндөө энэ байгаад байгаа. Тэгэхээр бидний энэ ирсэн өвчин гэдэг чинь өөрөө бас нэг ажиглалт буюу яг тэрнээс хөрөг зүйлээр төвлөрсөний үр дүн өөрөө бийжиж гараад ирсэн зүйл. Яг энэ аргыг бид нар квант физикийн шинжлэх ухаанаар уялдуулаад бас нөгөө эдгэрч болно, эрүүл байж болно, зориг өсөл мөрөөдөлтэй байж болно гэдгийг нь ухамсарын нөгөө ажиглалтыг нь бид нар хэлбэлээд татлагжуулаад байгаа байхгүй юу? Таталжуулаад. Тэгэхээр нөгөө яг ашигласан зүйлийг нь эрэг тал дээр ашигтай нөгөө эдгэрэлт нь бий болоод одоо товчхондоо инженеэр ойлгох юм бол өөр энэ яг болоод байгаа шүү дээ. Тийм шүү. Манай жавзаа метрийн хувьд та ч одоо уламжлалт ухааны тийм боломжтой. За манай уламжлалт ухаан ч гэсэн ерөнхийдөө өвчин бол сэтгэлийн гим хороос тий нөгөө муухаг уур тачаал үндсэн шалтгаан нисванс гэж үздэг. За тэгэхээр миний зүгээр ингээд харж байгаагаар одоо саяхан би нөгөө ганзоо гэд багш байдаг ш тэрний ингээд нэг юг рилиг сонсч ирсэн. Тэгсэн чинь матер бол бидний 5% юм а. Үлдсэн 95% нь тэр нөгөө хар нүх нөгөө одоо хар бодис зүйлөө тэр байгаад байна. За тэгвэл хүний энэ гадна тал эн чинь бас 5% байгаад байна. Тэ нөгөө 95% нь далд байгаад байна. Тэр нь юу юм бэ гэхээр энерги байгаад байна гэж хэлжсэн байхгүй. Тэгэхээр би квантыг би бас анх ингэ судалж байхад яг л энэ ойлголт байсан л да. Тэгэнгүүт квант өөрөө яадаг вэ гэхээр миний ойлгож байгаагаар квантыг гэхдээ хинч ойлгохгүй гэдэг. Ойлгож ийн гэж бодож байвал тэр нь ойлгоогүй гэсэн үг гэж бас тодорхойлоод байгаа байхгүй юу. Тэгэнгүүт зөвхөн миний харж байгаа үнцэг гэх юм уу? Квантыг та одоо яг яаж ажиглаж байна?
тэр квант бол яг тэр төвшөнд байгаа гэсэн гээд байгаа. Би энэ өрөөнөөс гараа явчвал одоо энд байгаа хүмүүс амьдч байж болно, өгсөн ч байж болно гэдэг байхгүй. Би тэндээс ороод ирэх юм бол одоо амьд байгаа юм байна гэдгийг одоо квантын төвшөнд бол ингэж ойлгоно гэдэг байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нар яаж байгаа гэхэлэр өвчин дээр төвлөрөнгүүт тэр эдсүүд өвчин болчиход байгаа. Эрүүл буюу одоо аз жаргал те нэг гой сайхан дээр төвлөрөнгүүд нөгөө квантын хуулаараа энэ чинь квантын нэг хууль байгаа байхгүй хуулаараа тэр яг тэр рүү хуураад байгаа гэсэн үг. Би бол ингэж ойлгож байгаа. Тэгэхээр бидний анагаах ухааны зүгээс бол яг нөгөө нэг квантыг зөндөө олон юмны ашиглаж байгаа л да нөгөө нэг имра гэж ашиглаж байгаа. Гэхдээ зүгээр миний харж байгаа гар бол юу вэ гэхээр бид нар анагаах ухаан бол яг биеийн гадна талын энэ махан дээр ажиллаад байгаа бол квант өөрөө цаана байгаа тэр том энергийн дээр ажиллаад байгаа маа л. Тэр энергийг таны нөгөө нэг буруу хараад байгаа өнцгий чинь зөв харуулад ингээ нөгөө тааруулж өгöd байгаа маа л гэж хэлэх гээд байна. Би бол тэгж л миний үгээр бол тэгж тайлбарлагдах гэдэг нь бас ойлгоогүй л байгаа. Ойлгосон шиг байна. Квантыг ойлгосон нэг хүн байгаа юм шиг байна. Эйнштейн ойлгохоо шахсан гэсэн. Тэгээд тэрийг гүйцээгээд манай хүмүүс арай ойлгоогүй гэсэн шүү дээ. Эйнштейн бач чинь. Эйнштейн бач чинь сүултээ тэрийг нөгөө эсэргүүцсэн байдаг шүү дээ, тий. Квант гэж утгагүй юм байна гэдгийгсэн юмсан. Тэр чинь шинжлэх ухааны нарийн үндэс рүүгээ ороод ячаад тийм хүн ойлгохын эцэлэг маш хэцүү юм шиг байгаа юм л да тий. Тэгээд үнэхээр ухамсар бол бүтээгч юм байна гэдгийг л баталсан шинжлэх ухаан бол квант л яаж байгаа шүү дээ. Тэгээд 5% биш квант чинь юу шүү? 10,000-ны 99% нь энерги юм байна гэдгийг баталсан шинжлэх ухаан шүү. Бүх зүйл ерөөсөө энерги юм байна. Өчүүхэн маш жижиг хэсэг нь матери юм байна. Бүх зүйл энерги. Квантаас ярьдахад одоо энэ хумсын хатаах шүү дээ. Энэ хумсыг бүрдүүлж байгаа цаана жижиг игэл бөмбөд байгаа шүү дээ. Тэдний чинь ихэнх нь ерөөсөө юу байна гэдэг байгаа байхгүй. Нөгөө квант энерги чинь тэнд яваад байгаа гэдэг байгаа байхгүй. Бид нар ингээд нүдэрээ л энэ юмыг ингээд ийм матери хатуу гэж хараад байгаа. Нүдэрээ тэгж хараад байгаа. Яг квантын тэр ингээд томруулдаг шилээр ингээд харах юм бол те энэ мод ч гэсэн энерги юм байна. Бидний бие махбод ч энерги юм байна. Энэ агаар орчин ч өөрөө энерги юм байна. Бүх зүйл энерги юм байна. Өчүүхэн жижиг хэсэг нь матери юм байна гэх. Тэгэхээр одоо таны хэлж байгаагаар квант гэж байгаа нь юу гэдэг вэ? Тэр цаана байгаа бидний матери гэж харж байгаа тэр юмны чинь цаана нь 99% нь энерги байна гэж байгаа. Тэр энергиэс матери чинь ингэж цухалдаж гарч ирээд байгаа юм байна. Ил гарч ирээд байгаа юм байна гэж байгаа. Их үндэс болсон тэр агуу их энерги дээр нь бид нэр ажиллагаа явуулж байна гэсэн. Өчүүхэн жижиг матери тэр биш. Тэм учраас энэ бол одоо шинжлэх ухааны ч ирээдүй, анагаах ухааны ч ирээдүй. Тэгээ ер нь бол анагаах ухаан бидний яг өнөөдрийн хийж байгаа энэ зам мөрлөө орохгүй юм бол явахгүй шүү дээ. Би бол тэгж бод. Манай үр цах метрийн хувьд юу гэж ойлгосон байна? Өөрөөр зүгээр ойлголтоор явуул. Би бол ингэж ойлгоод байгаа шүү дээ. Орчлон орвогийн одоо энэ бүх зүйл энерги тий. За хүн өөрөө энерги. Тэгээд энэ энергийг одоо яаж удирдах уу гэдэг маань хүнээс өөрөөс нь шалтгаалаад байна. Зөв одоо эерэг эрчим энерги өөрөөсөө засруулж чадах юм бол буцаад хорвоо ертөнцөөсөө эерэг юмнуудыг авах юм байна. Идэрхэлтэн төрх юм байна. Сайн сайхан төрх юм байна. Дотоод амар амгалангаа бүтээж чадах юм байна. Айны гол түлхүүр нь бол өртөөсөө л итгэл үнэмшил юм байна гэж ойлгож байгаа. Итгэлтэй хүн байгаад за миний дотор юм агуу хүч байгаа юм байна гэдэг тий. Би тэгээ одоо менти нартай хэлэхдээ бол дотор чинь нэг том бурхан сууж байгаа маа. Дотор одоо хүн гэдэг маань бурхан тэр хүнийгээ сэрээгээ, тэр хүнийхээ хүчийг сэргээгээд тий тэнтэйгээ ингээд яг ажиллах юм бол эдгэрхгүй өвчин гэж байхгүй. Яг зөв. Зүгээр л ингээд энергийн төвшөнд л ингээд байгаа гэдгээ бид нэр мэдрэхгүй байгаа. Мэдхгүй байсандаа л ингээд нэг сөрөг зүйл дээр төвлөрөөд бид нар мэдхгүй байсан байхгүй. Гомдоод ахын зөв юм уу, гомдохгүй ахын зөв юм уу тий? Айгаад яваад байгаа юм зөв юм уу, буруу юм уу? Тэрийг мэдхгүй байсан болохоор бид нар өвчин туссан байна. Одоо тэгвэл энийг ингээд багшийн хөтөлбөрт ороод ойлгочлоо тий. Одоо яг энэ цаг үеэс эхлээд айхгүй, гомдохгүй сэтгэлийн маш олон сөрөг төлөв байдлууд байгаа шүү дээ. Эднэр дээрээ ажиллаад явчихоор л эдгэрчих юм байна л гэж ингэж ойлгоод байгаа шүү дээ. Яг зөв. Саяхан би нэг юм үзчихсэн чинь тэгжэлээ. Таны дотор ингээд нэг том бурхан сууж байгаа гинэ. Тэгээд тэр бурхан ганцхан үг мэддэг гинэ. Окей, yes гэдэг л үг мэддэг гинэ. Тгий ерөөсөн. Тэг зөвшөөрж байна. Окей, тгий л гэдэг ганцхан үг мэддэг гинэ. Тэгээд айц төгшүүрт автаал
яана би одоо өвдчих үедээ өгчих үедээ гэхээр окей, yes гэдэг гинэ. Оо би чи итгэж байгаа юм байна, сайхан болж байгаа юм байна гэхээр окей, yes гэдэг гинэ. Тийм нэг хүчтэй бурхан дотор маа нэгэ суугаад байгаа гинэ. Тэр үг санаанд орчлоо. Бид нар өвчин туслаа гэхэд имлэг дээр очих дээр имлэг намаа гэдэг ийцэн. Солонгос явсан би солонгос яваад имлэгээр ирсэн гэж ярьдаг. Гэтэл манай хөтөлбөрт орсон хүмүүс яагаад итгэрээд байна гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Яагаад тэгвэл энэ дом хэрэглэхгүй вэ? Итгэж чадгаа энэ хичээл сонсож байгаа ч юм шүү дээ. За одоо ингээд яг хаваанд бод биежилсэн үйлсэлд орчиж байгаа итгэж байгаа юм гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө түрүүний ухамсар гэж яриад байгаа яг энэ гол шалтгаан нь тэр хүнийг ухамсарын дараагийн төвшөнд нь бид нар хичээл сонсох ярилцах төвшөнөөр дараагийн төвшөнд гаргаад байна. Таны мэдхүүн бас дараагийн төвшөнд. Яг үнэ. Ухамсарын төвшөнд дараагийн төвшөнд. Тэг яг үнэ одоо ухамсарын сэргэлтийг нь бид нар өдөөж өгөөд ухамсарын сэргэлтийг нь хийлгээд тэгээ сүнсний төвшингийг ингээд арай жоохон өсгөөд өчгөөрөл тэгэл сайхан идэрчээд байгаа юм л да. За ингээд үзэгчд маань бол энэ квант хангалтын талаар за тэгээ манай энэ эдгэрлийн өргөөний юм талаар үйл ажиллагааныхын талаар бас тодорхой хэмжээнд мэдээлэлтэй болсон байхаа гэж бодож байна. Тэгээ энэ эдгэрлийн өргөөн дээрээ түшиглээд бид нар бол энэ квант хангалтыг хийж байгаа. За эдгэрлийн дасгалжуулалт сургалт маань бас энэ өргөөн дээр маань танхимаар явагдаж байгаа тийм ээ. За өөр бас бид нар хүүхдийн сургалт бэлтгэж байгаа. Хов хүний хөгжлийн коуч, квант коуч хөтөлбөрүүд бас бэлтгэж байгаа. За тэгээ энд маань бол йогийн хөтөлбөр хичээлж байна. Энэ хажууд бас VIP бяцлаглалын өрөө бас ажиллаж байгаа гэх мэтлэнгээр ингээд тэгээ гэр бүлийн хөтөлбөр бас бэлтгэж байгаа. Ингээд энэ монголчуудын нэг ухамсарын хөгжлийг дараагийн шатнд нь гаргах, бэлэг оюуныг нь сэрээж өгөх нэг ийм төв бол ашиглалтанд ороод ажиллаж байгаа. Тэр сайхан ухамсарын төв болсон, ухамсарын нэг ийм банк болсон газраас гээд энэ подкастаараа бас энерги цацж байгаа хаа гэж. Тэгээ квант хангалтын маань нэг онцлог болохоор нөгөө эмчтэй бид нар явж байгаа шүү дээ тий. Эмч маань бол шинжилгээ юмыг хянаад яг бодит тэр физик бие дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг хянаад ангаах ухаан талаасаа бас зөвлөгөөгөө өгөөд эм тариа өрөвсөл ямар шатандаа байна гэдгийг хянаад ингээд явж байгаа тий. Түрүүний хоёроосоо бас асуугаагүй юм байна. Эмчийн маань дэмжлэг оролцоо өөрөг та хэдэд яаж нөлөөлж байна? За эмч маань ингээд одоо эхлээд яг ямар өвчтэй байсныг тий нөгөө баримтаар нь баталгаажуулаад эхлээд тэндээ ингээ баримт үсгэж байгаа байхгүй. Нотлохоо гэсэн үг тий. За тэгвэл кванттай бид нар ингээд одоо хүмүүсээ квант хангалттай хийгээд 2 сарын хөтөлбөр дуусгаад ямар үр дүн гарах нь гэдгийг бас тэнд ингээ дахиад шинжилгээ аваад ингээ харьцуулаад тэгээд хэр идэгсэнд гарах байхгүй. Манай юу ч эдгэрлийн өргөч хүний гавьяат эмч зөвлөх эмч тий штэ тий. Тэгээд манай нэг одоо хавдартай ихч маань ингээд анх орж ирээд нөгөө бичиг баримтуудаа өгж байгаа шүү дээ. Ийм уншаасаа гэх. Тэгсэн манай эмч маань ингээд үзэж байгаадгүй энэ таны энэ хавдарчин гол судсан нэр чинь биш байна тий. Энэ ингээд зөвхөн өвчний чинь ард гол судснаас чинь хол байгаа юм байна гэд ингээд зөвөр нөгөө юуг нь тайлаад өгсөн. Тэгсэн чинь нөгөө хүн чинь анх тэр манай эмчтэй уулзахаасаа өмнө юу гэж бодсон байсан гэхээр гол судсан дээр нэг юм цагиргалаад нэг юм ингээ барьцсан байгаа юм байна. Тэр намайг нэг өдөр боогоод алах юм байна гэд бүр хоолой би бүр тэрэндээ итгээд бүр хоолой бүр сөөгөөд тэгээд би энэ хизээ намайг боож алах юм бол доо гэд би бүр ингээ хүлээжсэн штэ гэж тэгж байгаа байхгүй. Тэгээ би эмчтэйгээ уулзаад үгүй би буруу бодсон байсан юм байна. Энд чинь намайг боож алахгүй юм байна гэдэг зөв ойлголтоо авсан гэд тэгээд орж иржсэн. Тэгээд тэр хүн яагаад ч гол судсыг барьчаар хоолой боодог гэж ойлгосон. Тэр хүн маань хүмүүс бол эмчнэрийн хайнга тайлбар те ингэж хүмүүст их итгэл үнэмшил өгöd байгаа байхгүй юу. Манай эмч маань ингээ зөв тайлбарлаад өгөнгөт нөгөө ч буруу ойлгосноо мэдээд ингээд тайвшрангууд би боож өгөхгүй юм байна ямар ч гэсэн. Гээд нөгөө хоолойд бүр сөөг дуун гарахгүй бүр сөөнгөтсөн байсан чи өнөөдөр одоо тэндээс эдийг хүртэл гэхээр нэг 20 хоног болж байгаа юм. Тэр хүн маань жоохон сүулдэж орж ирсэн. Тэгээд 20 хоног болоход хоолойных нь тоон маш сайн өндөрсөн. Ярих нь их чөлөөтэй. Одоо ингээ миний уянгад дуг утгагүй сонсноо гэж байгаа байхгүй. Тэгэхээр итгэл үнэмшил гэдэг ийм нэг талдаа
хүчтэй нэг талдаа гайтай нөгөө талдаа гайхамшигтай байхгүй юу тий. Тийм байна. Үнэхээр гайхалтай байна. Тэгээ би бас өнөөдрийнхөө яг ингээ ярьцлага хийсэн нэг сэтгэлээ хэлэхэд би бас ингээд Кавант ангаагч менторудаараа бас бахархаал сууж байна л та. Ямар гайхамшигтай болж байна манайхан тий. Энэ жаргаа багш гэдэг хүнийг одоо ерөөсө хол хаях нэ ерөөсө тий. Өөрөөсөө ингээ нэг өвчнөдөө баригдчихсан ингээл тий. Уйлаал тий ингээд хэцүү байна эн чинь нэг айл тий. Тэгэл иржсэн хүмүүсд чи өнөөдөр ингээд нүдэн гэл за тэр үтгэвэл хүн ангаагаад тэгээд одоо бүр одоо ирээдүйн бүр ингээд гэл заад тэгээд эдгээр чинь бүр өөрсдөө маш их юм сураад байгаа юм байна та нар маань яг нөгөө бодитоор хүнтэй ингээд ажиллаад байгаа хүмүүс чинь тэндээсээ өөрсдөө сурж аваад улам хөгжил нь ахаад байгаа юм байна. Тэгэхээр бол үнэхээр хүмүүс бол ингээд нэг жаргаа багштай уулзчвал болчих гээд байдаг бол нэр нь өөр цаана ингээд дотор нь бол жаргаа багш сууж байгаа маш олон менторууд яг үнэ гарч ирж байгаа юм байна гэж дотроо бас баярлал бахархаал манай Монгол хүний оюун ухаан гэдэг ийм л агуу даа гэж дотроо бодол сууж байлаа. Тэгээ манай энэ подкаст үзэж байгаа ч юм уу ерөн зүгээр энэ ийм өвчтэй тэгээ магадгүй идэгшгүй гэдэг имжлэг оншилсан ч юм уу. За тэгэл эсвэл оншин тодрохгүй байгаа ч юм уу тий. Ийм асуудалтай хүмүүсүүд за энд нэг иймэрхүү боломж байгаа юм байна. Энд нэг очиод үзье сонирхё эмчлүүлье гэх юм бол ер нь яавал хаашаа хандах вэ гэдгийг өнөө бацаахан захирлна гэлжгүй. За тэгээ. Яг өргөний маань гол зорилго болвол ерөөсөө тодорхой болсон. Яг энэ Кавант ангаалтаар ингээд ишгүй гэдэг онштой байж байгаа идгсэн гэдэг онштой мянган баримт бид нар цуглуулъя. Өөр хавцтай баримттай тийм ээ. Тэгээ энэ баримт юу гэж үхээр монголчууд ер нь ангаагч юмаа гэдэг дэлхийд зарлах боломжийг бид нар энэ дээрээс эхлүүлж үүсгэж ингэж явж байгаа. За дараагийн зөвлөмдөх дээр зүрх сэтгэлийн боловсрол зөвхөн өвчин гэхгүй шүү дээ. Энэ зүрх сэтгэлийн боловсрол, энэ жамын боловсрол, за энэ Кавант ч гэдэг юм. За энэ боловсролыг монгол хүн болон өрх болгон хөгтөл ямар гоё вэ? Тийм учраас бас нэг тоо тавьсан байгаа. 1 сая гэр бүлд энийг өргөе гэдэг ингээд тоо тавьсан байж байгаа. Тэгэхээр одоо та бүхэн маань магадгүй өвчнөхийн асуудлыг, магадгүй амьдралынхаа асуудлыг, магадгүй үр хүүхдийнхээ энэ асуудлыг шийдэх гэж илүү том зорилт өргөх гэж байгаа бол манай эдгэрлийн өргөг зорж ирээ. Эдгэрлийн өргөө гэдэг пэйж байж байгаа. За тэгээд эдгэрлийн өргөө пэйж болон 77 88 08 сөрөг цаг нь холбогдож болно. Эдгэрлийн өргөөр маань одоо чат бичиж болно, коммент хийж болно. Энэ дээр бидний хөтөлбөрүүдийн танилцуулга, лайв бичлэгүүд, хөтөлбөрүүдийн талаар хэзээ эхлэх гэж байгаа, яах гэж байгаа гэдэг зүйлээр тогтмол тавигдаад явна. Тэгэхээр эдгэрлийн өргөө пэйжээсээ голчлон мэдээлэл аваарай. Би ч эдгэрлийн өргөөдөр хүрэлцэн ирж манай үүдэнд маань одоо хөтчнөр, тайлбарлагч нар тань туслах хүмүүс маань байж байгаа. Эдгээр хүмүүс байсан урьж бас мэдээлэл аваарай гэж хэлье. За баярлалаа. Тэгээд нэмж нэг зүйлийг хэлэхэд 12 дугаар сарын 29-нд нөгөө үндэсний эрхчлөө тусгаар тогтнолын өдөр гэж бид нар тэмдэглэдэг байгаа шүү дээ. Тэгээд үндэсний тусгаар тогтнолын эрхчлөөнийхөө тэр өдөр бид нар яг энэ Кавант хангаалтынхаа үр дүнг танилцуулсан, эдгэрлийн өргөөнийхөө нээлтийг танилцуулсан. За мөн тэ монголчууд дахин сэргэн мандаж байна гэсэн ийм сэдвтэй лекц арга хэмжээг бид нэр зохион байгуулах гэж байгаа. Тэгээд тэр арга хэмжээнийхээ урьдчил танилцуулга болгож бас энэ Кавант ангаагчтай би бас танилцуулаад өнөөдөр ярилцлага хийсэн. Тэгэхээр 12 сарын 29-нд бас ийм арга хэмжээ болох гэж байгаа шүү гэдгээ бас үзэгчдтэй бас тохиолдуулчихъя. Энэ хүрээд энэ удаагийнхаа подкастын дугаарыг өндөрлөе гэж бодож байна. Монгол хүн бэлгэрээ гэдэг үг үнэхээр учиртай үг байжээ. Монгол хүн энэ бэлэг эрдэмд суралцаж өнөөдрийн даал тухамсар гэж ярьж байгаа, сүнсний хөгжил, зүрх сэтгэлийн боловсрол гэж ярьж байгаа тийм. Энэ сэдвийг бол монголчууд бэлэг оюун гэж ганцхан үгээр хэлж ирсэн. Тэгэхээр монгол хүн бэлгэрээ гэж энэ үг дээдсүүд маань үнэхээр зүгээргүй хэлжээ гэдгийг энэ подкастынхаа эцэст дахин үзэгчдтэй сануулмаар байна. Тэгээ бэлэг оюунаар, бэлэг эрдмээр бид нэр ангаагдаж болох юм байна. Бэлэг оюун, бэлэг эрдмээр бид нэр амьдралын сайн сайхныг бүтээж болох юм байна гэдгийг баримттай нотлогоотой батлан харуулж байгаа эдгэрлийн өргөө гэдэг энэ цаахан өргөөнөөсөө энэ удаагийн дугаараа та бүхэндээ хүргэлээ. За дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй. Баярлалаа. Баярлалаа.